Феодал намын дарга. Тэр үг нь жинхэнэ капиталист. Даанч буруу цаг үед буруу газараа төрчихсөн. Түүний түүх бол Монгол орн социализмаас капитализм руу алхаж буй бодит түүх юм. Гэхдээ тэр эхлээд гавганцаараа шахуу гүйж эхэлсэн. Харамсалтай нь одоо ч ганцаараа л гүйж яваа. Ганцын зовлон их. Тэд нар ядар зожиг адарааштай хинхэг хийрхүү хит мэдэмхий болдог гэмтэй. Тэр социализмын үед буй 1987 онд компанийнхаа суурийг тавьж 1990 он гэхэд албан ёсоор Монгол улсын анхны саятан болж байлаа. Би жаргал сайхан энэ жил манай улсны хөрөнгөтний жинхэнэ дүр тоглож ирсэн юм. Өдгөө түүний хөрөнгөний хэмжээг хинч мэдэхгүй хэдий ч тэр энэ дүрдээ итгэлтэйгээр тоглосоор л яваа. Үзэгчид ч түүнийг үзэн алга ташсаар л байна. Тэрбэр хөрөнгөтний үзэл санаа бүхий улс төрийн нам байгуулж өөрийгөө насан туршийн даргаар нь тавьснаас хойш тэр парламентын гишүүнээр сонгогдож бүр ерөнхийлөгчийн сонгуульд хүртэл өрсөлдөж амжсан. Баг залуудаа жороо сурсан газар хөгшөрсөн хойноч явдлаа тавьдаггүй адилаар одоо ч тэр улс төрд сайварлаж урлагт бас самбагнаж ард түмнээ бол дураа хөрвөл загнаад уураа хөрвөл заамдаад уйлан тайхан аж төрж явна. Буянгийн жагаа гэхээр ёстой захын нохооч танина. Нэгэн судалгаагаар олонд хамгийн их танигдсанаараа төрийн тэргүүний хүртэл ардаа орхиж явсан эрхэм. Хувьдаа өмчтэй хүнийг баян гэдэг. Тэгвэл хувьдаа намтай хүнийг бид хэр баян гэх вэ? Одоо ингэж юм. Эхэлсэн байгаа. Социализм, коммунизмын үеийн сэтгүүгээр өнөөдрийн дэлхий бөгөөд өнөөдрийн нийгэм улс төрийн эдийн засгийн тогтолцоог төсөлж болохгүй шүү дээ. Тэгээ дарга болчих юм бол капиталист болчдөг. Баруун зүгөө солгоо зүгөө суйлдаг. Энэ хоёр ч хоёр өөр ялгаатай. За танд зориулж битээр би 7 сэдв даймаа маань 5 сэдв бэлдсэн байна. За эхнийхээ сэдвийг нэ. За гэмбит нэвтрүүлэг хамгийн аимшигын сэдвүүдийг олж аваад бэлтчихв. аимшиг биш. Гэмбит нэвтрүүлэг эхлэл группийн дэмжлэгтэйгээр эхэлж байгаа. Тэгээ эхлэл группийн дугтуугаараа нэвтрүүлгээ эхлэе гэж. Та хоёр ч бас ер нь аюултай нөхдүүд юм шүү. Хөөх юм уу инх холдыг энэ давцаж баах байцаж шалгаж хэлдэг юм ярьж байгаа давч шоронт хийсэн үү? Битээр чи шоронт хийсэн шүү. Ва хоёрыг би хоёрыг өдөө атгах байгаа давч илгэцээ багтаг гэж байна. Амжиж ярьцлага хийсэн ба. Аа тийм үү. Та тэгэж байгаа айгаад байна уу? Гоо хайгаад байх би явахт. Тэр юунаас нэх юм. Би өөр гэмт хэрэг хийгээд тулгайг авдлаа ирсэн биш. Ганцын зовлон гэдэг сэдв. За энэ сэдвүүг ганцын зовлон гэдэг чинь. За танаас асуух гэж юм. За өнөөдөр бүгд найрамдах нам гэхээр үзэл санаа биш. Институт биш. Буянгийн жагаа гэдэг нэг л хүн харагддаг. Энэ бол таны сая энд дурдсанчлан яг ганцаараа явсны үр дүн байхгүй юу. Тэгэхээр та одоо бол би ганцаарддаг л гэж хэлэх байх. Тэгтээ та ганцаарддаг. За босно. Ганцаарддаг. Нам гэх юм бол намын удирдах зөвлөл нэг 30-40 хүн байгаа. Залуучууд. Тэгтээ тэд нар маань бүгдээр ажил хийдэг. Ямар нэгэн хувийн компани ингээд ажил хийдэг. Тийм учраас та нар тэд нарыг олж харахыг боддоггүй байхгүй. Та одоо тэгээд яг манай нам гэж яриад байгаа шүү дээ. Тэгээ өнөөдрийг хүртэл нам байгуулад зөндөө олон удацсан тэр хүмүүс дундаас таны оронд намын дарга хийчих хүн байхгүй юу? Гэхдээ заавал чи надыг би ч болоогүй шүү. Намшраад айгүй хүүхийнхээ заавал намайг өгсөн. 150 насыг наслаа шүү дээ. Бас нэг урт насалдаг вакцин олж аваад олооч нэ. Тийм учраас надыг тийм эрт өвхөлөд хэрэггүй бах нэгдэх асуудал. Хоёр дахь асуудал хөлсөн өсөөгүй цаг хугацааны асуудал. Ер нь альва нэг юм. Төрийн эрх барилцчээж тэгжээж бид намын дарга солих шинжлэх тухай ярих бах. Одоохондоо гудамжинд байгаа учраас гудамжны намын дарга хийх хүсэлтэн хүн байдаг юм бэл. Яагаад тэгэхээр бүх ажил, бүх санхүүжил, бүх юм нь намын дарга дээр буудаг байхгүй. Тийм учраас тэрнээс ч яагаад намын дарга хийх хүн байдгүй. За танаас илүү мөнгөтэй хүн танаа намд байхгүй гэсэн үг. Үгүй тэр чинь мөнгөтэй биш шүү дээ. Бас өөрөө чи хэлдгээр нэг олон танигдсан байх хэвээр, ажил амьдралын дадлаг туршлага байх хэвээр, үзэл бодлын хувьд цэгцэрсэн байх хэвээр.
тэгжиж тэр чи улс төр дээр гарна. Лидерийн төвшөнд Тий. Тэр чин цаг хугацааны асуудал. Тэгэхээр нам байхын гол зорилго нь ер нь төрийн эрх барьж, олон болж бодлого хэрэгжүүлэх байдаг тийм ээ. Гэхдээ яг хоо мэдээж одоо өнөөдөр манад нэг 5 6 нам байна, ардын нам байж байна, ардс нам байж байна. Тэд нэрийг одоо чухам изайлна гэдэг нь одоо хамгийн одоо үнэн төгс үнэн гэсэн ойлголт зөвхөн тэр хоёр нам дээр байж болохгүй шүү дээ. Тэр хоёр намд чадахгүй байгаа асуудал асар их олон байна. Тэ. Алдаж байгаа юм бас айгүй олон байна. Энэ нөхцөлд 3 дахь хүчний намууд, гудамжны гэдэг та нарын ад үзэд байгаа намууд чинь тэдний үнэн төрхийг тэднэртэй нийцэхгүй байгаа. Тэдний алдаж онж байгаа юмыг бид байнгын хийлж засаж залруулахын төлөө явж байгаа. Энэ чинь бас том ажил шүү дээ. Намайг хэн хэлэхгүй нохог хэн саахгүй гэдэг шиг өнөөдөр төрийн эрх барьчихад ард түмдэд данцад байж болохгүй байхгүй юу. Тэгэхээр энэ ард түмд чинь бас өмөрх хүн хэрэгтэй байхгүй юу. Бүгдээрээ зөвхөн дарга болоод сууж болохгүй шүү дээ. Та өмөрдөг хүн гэж юу? Одоо би 30 жил өмөрлөө шүү дээ. Тэ. Багш нарын цалин нэмэх хэрэгтэй, эмч нарын цалин нэмэх хэрэгтэй. Ахмадуудын доотлын тэтгэврийг сая 500 болохгүй ахмадууд тураалд орлоо. Тэ. Тэгэхээр танаас Гол асууад хүнсний нэр төрлийн бараан бүтээгдэхүүнийг төр хяналтанд авч тэрэн дээрээ бодлого гаргаж явах хэрэгтэй шүү дээ. Тэгтэл одоо өнөөдөр ардын намын зарим нэгэн сайд нар мэдээлэлгээд байж байна шүү дээ. Тэр жам ёсороо явгээ. Маха олж идэх нь идэж чадахгүй нь охин үсттэй. За бас нэг хажууд нь бас нэг нам байгаа те хүн нам. Хүн намын нөхөр юу хэлсэн бэ гэхээр хүн намын дарга. Гэхдээ махад олж чадахгүй бол шууд дахиад гахын охин юм махад дэжтэй. Тэгж хэлж штэ. Та одоо ингээд би ард түмнийг өмөрдөг одоо ганц дүрэн ухааны юм ярьж штэ. Та яг ингэж явахдаа ганцаардж гинүү? Ганцаарддаггүй. Юу гэж ганцаардах? Ганцаардахгүй би ямар авгаадаа хийгдсэн. Авгаадаа хийгдсэн, авгаа хүүхдээ хийгдсэн галсан шиг амт юм биш. Эхнэр мөн байсан бол гээд цагаануудад нөгөө тунгалаг тамир кинон дээр галсан шиг та хоёр надыг тийм байлгах гэдэг штэ. Би энэ улс орн дотор энэ 3 сая 500 мянган хүнтэй хамт байж байгаа. Миний зорилго тодорхой. Яаж энэ 3 сая 500 мянган хүн айтайхан ажил амьдралтай явах уу? Ад жаргалтай амьдрах уу? Яаж уртуудаа наслах уу? Яаж олон хүүхэдтэй ад жаргалтай болох уу? Энэ зорилгыг агуулж байна. Тэгэхээр би яаж ганцаарч хэрэг парламент судалтай болох юм шүү. Үгүй. Тэгээ тэрнийхээ төлөө та заавал парламентд яг хүн мэдээ сонгуульд үзэн өрсөлдөн гэхдээ хэрвээ парламент судал авч чаддаг бол бид энэ чөлөө тендерийг ашиглаж энэ нөхдүүдийг шахаж байгаа. Яаж шахаж байгаа? Үгүй. Тэтгэврээ нэмээ л да. Цалингаа нэмээ л да. Үгүй энийг болчихл та гэдэг бид нар зөндөө хэлж байгаа шүү дээ. Бид нар энэ тэр очиж байгаа. Зарим юм нь хүлээж авч байгаа. Тэнийг л өшвөл хүн үнэн зөв юм яриад байхад хүлээж авахгүй л тэрийг авдаггүй тэр сайд дарга нар бол хамгийн тэнийг улсууд л байхгүй. Таны зорилго ер нь яг юу чиглээд байгаа? Дуу хойлогоо хүргээл одоо ингээл засаг төрийг шүүмжлээд авах нь чухал юм уу? Ярьж байгаа юм хэрэгжүүлээд би засаг төрийг зүгээр харлуулах гэж шүүмжилдэггүй шүү дээ. Засаг төрийг биднээс тавьж байгаа зүйлүүдээр ухамсартай хариуцлагатай хандаж авах юмыг авч ажил болгоосой гэж бид асуудал тавьдаг. Өнөөдрийг болтол тэгж ирсэн. За би сэтвээ аач. Баяны зовлон. Яг энэ саяны яран дээр бол дурддагцсангүй таны түүхийг хүн бүхэн мэдж байгаа. Монголын анхны одоо хөрөнгөтөн саятан юм байсан хүн. Тэгээд 1990 оноос хойш өдий хүртэл явхад ер нь баян байхын зовлон гэж байт юм болов уу гэдэг танаас асуух. Хүн ер нь хүний амьдрал, хүний хорвоо зовж ярахын дэнсэн дээр энэ амьдралыг амьдарч дуусгадаг байхгүй юу? Тийм учраас одоо баян болохоор нэг жаргаал, нэг зовоол тийм асуудал байхгүй шүү дээ. Тэр бол айгүй тийм буруу логик нь өөрөө айгүй буруу ойлголт байхгүй. Тий. Та нарт чинь бас нэг юм коммунизмын үнэр байгаад байгаа байхгүй юм үлдэгдэл. Тэр изологийн. Тэгээ юм бодохдоо дандаа тэрэн дээр тулгуурлаж юмыг бодоод байдаг. Гэхдээ одоо саяны асуултаас ч эхлээд жишээ нь тийм л байгаа шүү дээ. Та баян эмчийг зовж гин үү? Та баян эмчийг жаргаж гин үү гэдэг нэг тийм
нэг юмд үл итгэсэн ерөөсөө итгэл үнэмшилгүй болчихсон. Тийм хүмүүсийн л асуулт шүү дээ. Наадах чинь. Тэр итгэл үнэмшилгүй болсон шалтгаан нөгөө коммунизмын үеийн үзэл сурталын бас нэг жишг яваад байна шүү дээ. Тий. Одоо чи их ядуу байх тусмал их зовж байгаа, ядуу байх тусмал их өрөвдмөрч гэдэг юм уу хайрлах хэрэгтэй. Чи баян юм чинь их жаргаж байгаа. Чи их бэлэг танхаа байгаа ч гэдэг юм уу. Ингэж юмыг ингэж ангилж хувааж юмд ханддаг. Баян байснараа яг тань дээр хаяглагдж байгаа баян гэдгээрээ одоо үүж байгаа тийм одоо зовлон байна уу гэж асууад байна л та. Яг ямар зовлон бах вэ? Өөрөөр хэлбэл та магадгүй одоо нэг тодорхой хэмжээний хөрөнгө цуглуулчаад, хураачаад түүнийг хамгаалахын тулд улс төр рүү орохгүй байхаас өөр аргагүй тогтолцоо байж болно тийм үү? Энэ магадгүй зовлон болж иж магадгүй. Та нарын надад тавьж байгаа асуултын эхний үг нь хүртэл их тийм зөв үг байхгүй. Та над хөрөнгөө хураачхаад, олж авчхаад гэдэг юм уу? Хөрөнгө гэдэг юмыг олж авдаггүй, хурааж авдаггүй байхгүй та. Хөрөнгө мөнгө чинь хүн хөдөлмөрлж иж авдаг. Хүн тархиан ажиллуулж иж тэр хөрөнгө мөнгө гэдэг юм чинь бий болгож авдаг байхгүй. За, наадах асуулт чинь харин энэ улс төрийн энэ төрд байгаа дарга нарт л илүү зохих асуулт. Яг тэгэхээр тэд нар дарга нэр зүүж байгаад айгүй их хэмжээний хөрөнгийг хулгай ловер дээрэм авилгалаар цуглуулдаг. Тэд нар бол харин яг хурааж цуглуулсан хөдөлмөрөөр биш. Ловер, хулгай тэгээд авилгалаар цуглуулсан хөрөнгөтэй улсууд байхгүй. Энийг ялга салгах хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй бол одоо сүүлийн үед юу яаж юм гэхээр бизнес эрхлэгчдэд харлуулах гэж дайрч байгаа. Хэн харлуулах гэж дайраад байгаа? Нөгөө дарга нар өөрсдөө яагаад дайрч байгаа гэхээр өөрсдийн авилгалч хулгай дээрэмчин гэхээр үгүй бид нар биш. Энэ мосоо хувийн хвшлийнхэн. Энэ хуваараа бизнес эрхэлж байгаа энэ нөхдүүд л хулгай дээрэмч муухай ахгүй юу гэж хэлхийн тулд ийм зориуд зөрчлүүдийг бий болгож гарах тавьдаг байгаа байхгүй. Анх та ардсан намаас одоо улс төрийн гараагаа эхэлчихсэн тийм ээ. Ардсан хөдөлгөөнөөс эхэлтээ гэж ойлгоод байгаа. Энэ түүхээ яриач та. Энэ түүхтэр явахдаа 1990 онд бид нар чин пикет цуглаан хийгээд Монгол Ардын хувьсгалт намыг үндсэн хуулиар хорий. Өс татан бодох. Ингээд энэ Монгол Ардын хувьсгалт нам гэдэг нам бол түүхэнд бичигдэх байсан. Тэгээд үйл ажиллагаа зогсоох байсан. Ингээд олон хөгжлийн шинэ намууд гарч ирэх байсан. Гэтэл манай улс төрчид за энэ дээр одоо манай Батүл байна, Халзан Гамболд гэдэг нэг юм би, Элбэг Дорж гэдэг нэг юмнууд би Бямсрангуудтай очиод хуйлдсан. Эвслийн засгийн газар байгуулна. Эвслийн баг хурлын эвслийн баг хурл байгуулна гэдэг. Таны зорилго юу вэ? Уг нь бид нар татан буулгын ардын намыг ингээ хуулиар үндсэн хуулиар хорё гэд. Бид нар чи жагсаал цуглаа хийж хэллээ шүү дээ. Яг бэлтцсэн. Гэтэл тэрийг авчиад тэгээд тийм юмны хэлцээр хийгээд ингээ байхгүй болгоцсон. Тэгээд тэрнээс болоод би ардсан намын удирдлагуудтай модалцаад гараад явсан. Би ардсан намын удирдах зөвлөлийн гишүүн байсан би. Би ардсан холбооны гишүүн байсан. Тэр хоёр намыг байгуулж байгаад би анх 5 сая төгрөг цагдаа дээрээс очиж тамгын дансыг нээж өгөөд 5 сая төгрөг 1990 онд дансанд нь би хийж өгч ирсэн. Болсон юм тэр. Тэгэхээр таны зорилго бол бүр энэ Монгол Ардын хувьсгалт намыг татан буулгахыг гэсэн тийм зорилготой байсан биз дээ. Тэгвэл баг анхны эвсэл чинь тэнд байгуулагдсан биш үү? Одоо тийм. Ерөөсөө тэр 90 оноос эхлээл одоо ингээд нэг л юм болохоор эвсэл болж яваад ингээд хувааж идэл, хувилдаж идэл тэгэл энэ улс орн нохон замаар явж байгаа шүү дээ. Өнөөдрийг болтол. Үгүй яагаад татан буулгах чинь ганцаар би ганцаараа хийж байгаагүй. Зоргоо моргоо гээд 4-5 залуучууд хамт гарсан. Тэрнийхээ хариуд яасан бэхээр мань мэт чинь бас л мап коррупцтай дэмжиж гэнэ гээд Бямсрангуй үед манай Дорлогжов тэр үед шадар сайд болцсонсан Гамболд хэднээс надыг барьж явж шоронд хийчихлээ ш. Нэг сар ганц удаг. Эхний удаа шоронд орсон таны. Үсийг хусж байгаад нэг сар суулгалаа ш. Үсээ. Тэгээд бид нар ийм том боломжийг алдсан учраас өнөөдөр энэ завхрал ингээд үргэлжлээд энэ улс орон төрийн ажил явахгүй байна. Шалтгаан яагаад тэгэхээр Монгол Ардын хувьсгалт нам бүх хороо дүүрэг гишүүнчлээ аваад үлдсэн. Бүтцээ. Тэгээд тэр системээр дамжуул сонгуул хийдэг. Хороо дүүргээр дамжуулж байгаа. Бүгдийн хувьсгал болсон мөртлөө хувьсгалт намд ялаад байсан шүү дээ. Яагаад тэгэхээр гишүүнчлээ аваад үлдчихгүй. Яагаад тэгэхээр доод
Анхан шатны нэгжүүдээ аваад үлдсэн байхгүй бүртгэлээ. Тэр үед чинь бид нар 1990 оноос өмнө зөвхөн нэг намтаа л байсан шүү дээ. Нэг л намтаа. Монголын бүх хүн ам бараг бүгдээрээ ардын намын гишүүн л байсан шүү дээ. Ардсан нам тийм Монгол хөдөлтэй болж хөлсөлт намын. болохоор Ардсан нам тэгээд яаж чадаагүй. Тэгээ ардсан нам тийшээ орж яваад албан тушаал авангуудлаа яаж хувьдаа юмтай болох уу гэхэд нөгөө юм үзэг нөхдөө чинь бүгдээрээ уралдаад гүйдэг юм байна. ардсан намынхаа. Тэ. Тэгэл зөндөө асуудал гарлаа ш. За тэгээд за нэг элбэг дөржин гараад энэ реформыг хийх юм болов гэсэн яасан. Дахиад нөгөө ардын намтайгаа зурлаад нийлээд найруулад янз бүрийн юм хийгээл нөгөө оюутлогоо гэрээгээ завааруулаад нөгөө Эрдэнэтийн 49%-ийг хувийн компанид авч өгөөд өөрсдөө авах гал ийм юмнууд хийгээд энэс нь болоод энэ иргэд дургуутслаа шүү дээ энэ нөхдүүдэд. Болсон юм. Тэгээ одоо энийг ингээд үргэлжил ингээд тасрахгүй явж байгаа шүү дээ. За тэгээ тэргээр дамжуулаад сонгуул хийчихээр нөгөө олон гишүүд нь барьж иддэг нөгөө намаа. Албан тушаал өг, тендер өг, гадаад явуулж өг, хүүхдийн сургуульд оруулж өг, ипотекийн зээлэнд хамааруулж өг, ахмадын зээл өг гэдэг ингээд нөгөө намч дарамтлж шүү дээ. Зөвхөн бүгд л ерөөсөө амжиргааныхаа одоо дээр дооргүй тэгж явж байгаа. Тэгж явж байгаа. Одоо тэгээд ардсан нам чи ялгаагүй яг одоо гишүүнчлэлийг чухалчлал. Угүй харин тэгээд яг ардсан нам чинь айлын хүүхэд шиг аав ямар хүүхэдэнд хэмлүүлдэг үст. Аавгаад өрөөж штэ бүх юм. Бүтэц зохион байгуулалт. Тэгтэл ардсан нам өнөөдөр гишүүнчлээ татан буулга альчхаар ардын нам мөнхөд ялна гэсэн үг шүү. Тэгэхээр бас нэг хэцүү юм. Тэгэхээр бид нар намын хуулийг өөрчлөх хэрэгтэй болж байгаа. Тийм ээ? Гишүүнчлэлтэй намыг хүлээн зөвшөөрөх болчих. Та хэрвээ ардсан намд байсан гэдээ хэллээ шүү дээ анхдагчдын нэг тэр байтугай одоо хөрөнгө санхүүгээр хүртэл ингээд явжсэн. Тийм хүм учраас ардсан нам дээр нэлээд байр суурь өндөртэй хэрвээ тэр чиглэлээр улс төрийн карьераа хийгээд явсан бол өдөрт магадгүй ерөнхий сайд ерөнхийлөгч хийчих байсан юм билүү гэдэг ийм бодол тань төрдгөө. Гэхдээ дандаа нэг юм төрөхээр булхаалуур элдв 7 юмар хүрнэ гэдэг бол хэцүү шүү дээ. Тэгээд анханасаа суурин тавигдахдаа булхаалуур дээр тавигдсан юм чинь бутраад унцдаг байхгүй. Олонхын ихтгэл үнэмшилгүйгээр чи гарч ирж байгаа учраас олонх чинь дэмжигч чинь чамд дэмжихгүй байгаа учраас манай өнөөдөр төр барьж байгаа нам улс төрийн өдөртөгч нар яагаад удахгүй ингээ огцоод байгаа. Яг тэр олонхын ихтгэл үнэмшлийг авах юм чинь. Тэр манай ерөнхий сайд болоод байгаа намын ардын намын дарга нарыг хүндэлж байгаа үнэмшиж байгаа байсан бол өнөөдөр тэгвэл энэ сайдыг огцруулахгүйгээ бүгдээр гарч игсэх хэрэгтэй шүү дээ. Жигсэхгүй байгаа үстэй. Тэгэхээр л тэр намын дарга иргэдэд хүрээгүй байгаа л байхгүй. Та магадгүй зүгээр өөрийн ярьж байгаа бүхнээ шүмжилж байгаа бүхнээ хэрэгжүүлэх нь чухлаа гэж үзэх юм бол магадгүй ерөнхий сайд болохын төлөө олонх болох бололцоотой тэр тоглолт руу явах хэрэгтэй байсан биш үү? Үгүй баха. Би тэгж бодохгүй байна. Би ямар ч байсан иргэдийг өөрчлөе гэж бодож байгаа. Ялангуяа залуучуудыг. Залуучуудаа усан дор гой хувцаа гой өмс гой андэр ихнэр хүүхдээ хайрл ажил хэрэгч бай бид энийг айгүй их ярьдаг миний энэ хэрэгцнэг үл хэрэгжиж байгаа төртөө төргүү манай залуучууд тэрийг аваад хэрэгжүүлж байгаа та нар заавал ингээд би ерөнхий сайд бол энэ хүмүүс төрнө гэж бодоод байгаа үгүй шүү дээ би харин энэ та нартай сууж байгаа учраас айгүй их миний яриаг олон хүн хүлээж авдаг, хүлээн зөвшөөрдөг. Би нэг хэлсэн шүү дээ. 20 жилийн бүгдээрээ удахгүй машинтай болно. Машина тавих газаргүй болно. Одоо бүгдээрээ машинтай боллоо шүү дээ. Бүгдээрээ гар утастай болно. Гар утсаараа интернет рүү орно. Гар утсаараа дэлхийд харьцдаг болно. Өнөөдөр бүгдээр гар утастай болоо үстэй. Энийг би хэлжсэн. Би жаргал сайхан. Гой машин унах хэвээр би анх Nissan Patrol эднээс бензин авцарж унаад бүгдээр ингэ уруудчихсэн. Яаж жагаа шиг машинтай болох уу гэ бүгдээр боддог байсан. Одоо өнөөдөр машина хаан тавих уу гэж бодож байгаа. Цаг үе асуудлыг дурдчлаад ингээд айгу за ингээд хардгийн байжээ. Айгу жагаал үний хэлж ийсэн байна гэд яг таны дэмжигчид тэгж харддаг. Гэхдээ энэ танд кайфтай хангалттай байдаг. Цааш та улс орны хувь зээг бид нар шиг хүмүүс авч явна. Тэрнээс худлаа ярддаг, хулгай хийдэг хүмүүс авч явдаг он жилүүд одоо хоног эрэх тусам хоолныхын тоо цөөрч байгаа. Шинийг хийж бүтээх тэр боломжийг улс төр чарна бий болгож өгөх хэрэгтэй.
Ингэж л улс орон хөгждөг юм аа. Тэр боломжийг бий болгохын төлөө та нам байгуулж улс төр хийгээд байгаа биш юм уу? Үгүй шүү дээ. Ганцхан тэр боломжийг заавал улс төрд орохоор чи өөрөө нэг сайд болчвол хийнэ гэдэг ойлголт чинь жоохон хоцрогдсон ойлголт байхгүй. Мань мэт ингээ ярьж байгаа яриануудаас чинь энэ төрд байгаа хүмүүс маш их юм олон юмыг авдаг байхгүй. Авж хуул Тааш нөгөө ажил болгодог. манай намын мөрийн хөтөлбөрийг хоёр нам хуулдаг штэ гэдээ яриад байдаг штэ. Гүн тийм шүү дээ. Ер нь тийм л баг шүү дээ. Дараагийн сэдв. Даймангийн сэдв дуусч байгаа юм. Дуусч байгаа. Улс төр төгсгөл рүүгээ улс төрж гэсэн ерөөсөө даяар чинь улс төржөд эхэлчлээ. Улс төрч болоогүй шүү. За би одоо хуучин хөрөнгөтөн гэдэг сэдв байгаа юм. За би нэг дурсамж ярив. Би хөдөө сумын төвийн жинхэнэ хөдсөн дээлтэй эсхийн худалтай багангийн хөөгд байхад тухайн үед рекорд 345 гэдэг зурагтан дээр манай ээж хар цагаан гардаг зэрэг Монголын хамгийн баян хүн, саятан хүн гэдэг юмыг данх надад хэлж өгч ирсэн байхгүй. За тэр үед данхны саятан гээл сонирхолтой санагдахгүй юу хөдөө сумын төвийн хөөгдөд. Үнэхээр Монголын одоо тэгээд анхны саятан байсан тэр ирчээр явсан бол өнөөдөр долларын тэр бомтон дэлхийн тэр бомтон болчихсон. Тэр хурдаар явсан бол гэтэл тухайн үед одоо ардчсан хувьсгалын үед танаар одоо хуушур авахулж иддэг байсан гэд хүмүүс чинь аль хэдийн тань дээгүүр хараагаад дэлхийн тэр бомтнууд болчихсон. Танаас хожуу компани байгуулад явсан хүмүүс одоо өнөөдөр Монголын топ 100 аж ахуй нэгжид компаниуд нь орчихсон. Тэр капитализмын тухай ярьдаг цор ганц өнөөдрийг хүртэл чанга ярьж явж байгаа буян компани топ 100 аж ахуй нэгжид байдаггүй. Тойргийн гадна үлдчихсэн. Нэг наадах асуултанд чинь болоогт надад таалагдахгүй. Ягаад? Яг тэгэхээр айгүй утгагүй зүйл ярьж байна л да. Би бодож байна. Одоо жишээлбэл нэг хэсэг одоо энэ худалдаа ажил дүрийн танхимын жилийн одоо тэргүүний аж ахуй нэгжүүд гэж шалгаруулдаг. Тий. Тэрэндээ хэнийг шалгаруулдаг гэхээр нэлээд хэсэг арх пивний компаниудыг айгүй их сонгож ирсэн. За. Тэгвэл өнөөдөр Апу компани Германы Deutsche Bank-нд хэдэн сая долларын өртөг. За өнөөдөр та нарын яриад байгаа тэр бомтон компаниуд гэдэг нь ихэнх нь бүгдээр гадаад маш их өртөө шүү дээ. 800 сая долларын өртөө, тэр бом долларын өртөө байгаа шүү дээ. Хамаг юма барьцсан тавьсан. Тэ. Тэгэхээр тэр их зээл авч өрсөлдөөн бий болгож тэр бомтон болох гэж тэгэхэд утгагүй бах дөө гэж бодож байгаа. За. Хувийн компани учраас гэр бүлэд хижээхэд бол одоо байгаа миний хөрөнгө хангалттай хөрнө. Тэ. Заавал одоо энэ бүх хүмүүсийн бизнесийг булааж аваад дэлгүүрч байгуулаад гутал зараад, оймс зараад, тэнд нүүрс зараад, энд жонш зараад, энэ төмрийн өдөр зарах гал өдөр шөнө гүгүүгээл ингээд их шаардлагагүй шүү дээ. За. Дээр нь бүх тендерүүдийг хамж аваад тийм ээ. Одоо манай өнөөдөр энэ эдийн засаг чинь тийм юм болоод байна шүү дээ. Бүх тендерүүдийг дандаа дарга нарын ямар нэгэн байдлаар хамаатахтай холбоотонгууд авдаг. Үүсвэл намын харьяалаар навдан хэр зэрэг хандив өргсөн сонгуулаар нь тэр хэмжээгээр тендер авдаг. Тэ. Тэгж л явж байгаа шүү дээ. Тэгээд тэр хүмүүсийн тэр хөрөнгө мөнгөний уралдаан өрсөлдөөнд нь би ормооргүй шүү дээ. Яах юм бэ тийм болж. Жишээлбэл та ингэж юм л да. Хүн болгон гавьяат болоод хүн болгон хөдөлмөрийн баатар аваад хөдөлмөрийн баатар гавьяат одоо авснаар бол Монгол улс бол энэ дэлхийн ертөнцийн дээрх хамгийн хөгжилтэй улс байх хэвээр. Юм Катар матар. Яагаад бид нар ийм хамгийн ядуу, ийм хөгжил муутай, ийм их авилгал дуур дээрэмтэй, ийм хоцрогдсон орн баг. Африкийн дараа л байгаа шүү дээ бид нар баг. Би ёс зүг балруулдаж байхгүй болгоморгүй. Ёс зүйтэй амьдрал та. Би илүү эрхчлөөтэй бай. Үзэл бодлын хувьд ч гэсэн. Эрхчлөөгөө бөмөлж энэ дээр нэг гавьяа зүгээд, энэ дээр нэг одон зүгээд, энэ дээр нэг хөдөлмөрийн баатар зүгээд тийм сайхан юм. Манайхан одоо өнөөдөр том гэдэг компаниуд нэг эсвэл дарга нарын компани байдаг шүү дээ. Харин тий. Тий, ард нь дандаа дарга нар байдаг. Тэгээд тэд нар юугаар нэг хэдэн цаас авдаггүй гэхээр баахан зээл авдаг. Одоо хөгжлийн банкнаас хамаг зээлж нэг хэдэн дарга нар л аваад шүү дээ. Одоо өнөөдөр тэр их хурлын гишүүн гахыг байж л шүү дээ. Нэг дангахтлоготой юм байдаг шүү дээ. 30-40 тэрбум авчаад дахиад их хурлд ороо суудсан баян гол дээрээс асуурын гайгүй. Тэгээд одоо өнөөдөр энэ худалдаа ажил үйлдвэрийн танхимын хуулийг өрчихсөн. Тэр оруулах юм. Дахиад худалдаа ажил үйлдвэрийн танхимыг
өөртөө авах нь дээ. Зүгээр жишээ нь иймэрхүү юмнуудтай одоо би яаж ямар нэгэн уралдаа өсөлтөнд л орох юм. Одоо жишээлбэл танаар хуушуур ахуулаад идчихсэн, идээд тэгээд явж исэн тухайн үед одоо та хэлдэг штэ хинч биш байсан ингээд тэр элбэг дорж игдэг хүн чинь өнөөдөр танаас илүү баян болчихсон. Тэнгүүд та энд магадгүй ингээд тийм хор шар хөдөлдөг үү? Өрөвддөг штэ. Яан. Хаана очиж тэгэлж унж дуусах юм бол да. Тэр хүн Америкт тийм ад жаргалтай байгаа гэж бодож байна. Үгүй шүү дээ. Яаж их хөрөндөө ирээд нэг хил даваад нэг ядаж нэг энэ хөг цэнгэр тэнгэрээ хараад нэг сайн гүнзгий амьсгалчаад явах уу гэж бодож байгаа шүү дээ. Хүнд хамгийн үн цэнтэй юм бол их хорон эрхчлөө хоёр байхгүй. Тийм учраас тэд нар их хорон эрхчлөөг нэг 3 цааснаас сольсон байхгүй. Тэгс тусмаа улс орныхоо тусгаар тогтнол хөгжлийн эсрэг үйлдэл хийж тий. Тэгж болохгүй шүү дээ. Тэгээд насныхаа эц зовж явна да. Та сая хэллээ шүү дээ. Би одоо өнгөрсөн хугацаанд миний улс төрийн акц бол дуу хоолойгоо хүргэх энэ болохгүй бүхнийг хэлэх ярих байсан гэд. Тэгээ үр дүн үзүүлсэн л гэж ярьж байгаа бас тийм ээ. Тий. Гэхдээ энэ бүх тогтолцоо чинь хэвээрээ. Өөрөөр хэлбэл шудраг бус байгаагийн нэг илэрхийлэл нь та өөрөө сууж байгаа байхгүй. Үгүй яа л гэж дээ. Над дээр ганцхан энэ улс орны хөгжлийг би ганцаараа хариуцж болохгүй шүү дээ. Энэ 3 сая 500 мянган хүн бүгдээрээ хариуцлагатай болох хэрэгтэй. Тэгэл иргэний бүртгэхэд иргэний батлахын нь дугаарыг аваад бүртгэж аваад тэгээд тэргээр нь дамжуулаад дансруу мөнгө шилжүүлдэг юм бэлээ. Тэгж хийж сонгуульд гарч байгаа шүү дээ нөхдөд. Тэгээ иргэний бүртгэлийг луурдаад найруулад одоо жишээл Чингэлтэй Сүхбаатар дүүрэг дээр болормоо тэгж л гарсан шүү дээ. Тэгээд өшөө ардын намтаа хуйлдсан тэр нөхөр. Тэ. Сүүлдээ намын хорооныхаа талыг ардын намд хүртэл өгсөн шүү дээ. Болормоо. Яагаад шоронд орохгүй бол гэсэн байхгүй. Жишээ нь тийм л юм хийж шүү дээ. Тэгээд энэ шудраг юм уу? Ер нь ямар хөрөнгөтэй юм бэ? Хэлэхгүй туулын бургасанд хайрцагын дотор төмөр юм хайрцагын дотор хийгээд нууцаа. Хинт ч хэлэхгүй та нар очиод ухаад аавна гэд ажлаа хийхгүй төвг. Тийм учраас тэрийг хэлж болохгүй. За би энэ сэдвээ аач. За дараагийн сэдв. Улс төрийн ашиг. За бүр тодорхой бол улс төрч байхын ашиг гэж ер нь байдаг юм уу? Гэхдээ яг та нар наадхаа бол юунаас л асуух хэрэгтэй л дээ. Төрийн ирэх барьж байгаа намуудаас асуу. Тэд нар маань сая дарга зэрэг албан тушаал авахаар л тэргээрээ дамжуулж энэ бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлж хувийнхаа эрх ашигыг бий болгодог юм шиг үл. Тий. Тэдэрт бол байгаад байна. Биднэрт бол гудамжинд байгаа юм чинь бидний үйл ажиллагаа нээлттэй, хуулиараа нээлттэй юм чинь. Тий. Би өнөөдөр бизнес хийх хэрэгтэй. Эрхтэй. Тий. Би төрийн албан агч биш. Тэд нар бол бизнес хийх эрх байхгүй. Гэхдээ та нар хэлсэн шүү дээ. Тэд нар хагартлаа баяжаад байна гэж. Тийм ээ. Энэ асуудал юунд байгаа? Энэ улс төрийн тогтолцоо, энэ системд байгаа шүү дээ. Энийг бид өөрчлөхгүй бол бүгдээрээ ээлжлэл хулгай хийгээд байна гэсэн үг. Яг улс төрч болсноороо та хувьдаа ер нь одоо давуу байдал гэдэг юм уу наасан зүйл байгаа юу? За улс төрч болсноороо харин их л доромжлуулсан баг. Тэ. Би нэг 70-80 сая доллараар 3 үлдэр барьсан. Тэгээ манай компани ямар нэгэн гадаадд өөр байхгүй. Тэр авсан зээл Норбины корпорацид бид нар аль дэвийн галбын үед төлөө дууссан. За мөн тэр зээлийг авах засгийн газрын баталгаа хизээч гаргаж байгаагүй, гаргахгүй. Та нар надад цаадуулчин бичиж өгнө гэж бодож байна. Энэ унаасандаа өгөхгүй шүү дээ. За яг хөө энэ сонгуул зориулт надад тэгээ гүжирдэн гүтгэх ажлыг тэр ялангуяа мөнх хөргөлгээд нэг новш өгдөг шүү дээ одоо. Тий. За одоо Францад, Англид ичийн сайд тэр новш дээр 7 сарын 1-ээр өчнөө олон залуучуудыг дарамтлсан шүү. Шоронд хийж байгаа зодуулсан шүү. Өчнөө олон залуучуудыг 4-5 залуучуудын амь насыг бүрлэгээ өгдөг. Хууль зүйн яамны сайд хийжсэн тийм хүн өнөөдөр тэр эрхчлүүд нийгэм элчин сайд дээр явах хэрэгтэй. Хэнийг төлөөлөх гэж байгаа тэр. Тийм яс суртахуунгүй байж болохгүй шүү дээ. Тэр хүн уг нь бол бүх насаараа шоронд сууж хэвээр хүн шүү дээ. 5 залуугийн амь насыг бүрлэгсэн хэрэгээр яг үннийг хэлэхдээ. Цагдаа нар
Гэхдээ цагдаа мөнгө шүү дээ. Тэр дээр нь хин сайд нь өсөн тэр хүн хариуцах ёстой шүү дээ. Улс төрийн хариуцлага хүлээх ёстой. Тушаал буудагддаг тушаал өгсөн хүн. Улс төрийн хариуцлага хүлээх ёстой. Та наад үгүй ерөнхий сайд баяр руу хаяглах уу? Юу гэсэн үг вэ? Баяр руу хаяглах. Баяр хариуцлага хүлээхгүй юу? Гэхдээ хүлээх ёстой шүү дээ. Баяр ч вэ нөө тэр үед хэн хууль зүйн яамны сайд, тийм ерөнхий сайд байсан. Тэр хүмүүс л хариуцлага өгөх ёстой шүү дээ. Та тэрийг өдөөнд орхирсан ард нийтийг ингэж эмх замбраагүй байдалд урайлан дуудсан гэдгээр бас ганц утга суужсэн шүү дээ. Гэхдээ яг та нэг тийм өдөө хатгсан тэгснээр иргэдэд нэрэл жагаа зохион байгуулад өдөө хатгаж байгаа юм болгосон байна гэж хэлүүлэх гэдэг ашгүй надаа. Тэгэхээр хар цагаанаар бичээстэй байгаа. Телевизийн бичлэгүүд битүү байж байгаа баримттай. Би бол өдөөс хойш нэг 3 цаг төвч машин авсан. Үнэ. Миний машиныг магна гэдэг нэг юм унаа явцсан байсан. Тойрог дээр байсан. Тэгээ машин дотор байсан бүх туг дарцаг бүх юмыг тэр талбайгаар нэг тараага хийсэн байсан. Тэ. Цуглааныг зохион байгуулсан хүн нь бол Элбэгдорж Баттулга хоёр Женко хоёр. Өмнөнийг зохион байгуулсан Оросын ФСБ тагнуулын байгууллага шүү дээ. Тийм учраас тийм байдалд хүргэсэн ерөнхий сайд, хууль зүйн сайд эдгээр хариуцлага өргөх ёстой шүү дээ. Ерөнхийлөгч инх хоёр байж л байсан шүү дээ. Жижиг салгалал одоо яах вэ гэж онцгой байдал зарласан. Тэ онцгой байдал зарлал. Тэр хүмүүс хариуцлага өргөх ёстой. Би энэ улс төрд явснараа харин энэ олон жил дов даруулсан. Дов нулимулсан. 3 шудаа шоронд орлоо шүү дээ. Гэхдээ та эргээд мултарч исэн тийм ээ? Гэхдээ би хийсэн хэрэг байхгүй юм чи мултахгүй гэд яах юм. Улс төрч байснараа биш үү? Чиний харуул дандан бодог авч бууддаг шиг авчиад надад ганц удаа буудах хэрэгтэй. Нэлээ одоо 7 би өөрөө сарын нэг асуулт асууж байна. Чиний харуул жаргал сайхныг хийчихэд дандан бодоо шиг газар дээр нь шүүхийн дүгнэлт ял дүгнэлтийг уншаад тэгээ буудах хэрэгтэй. Дугаар бууд. тэгээд гарах хэрэгтэй юм биш та. Би хийсэн хэрэг байхгүй чи гарахгүй яа тий. 7 сарын 1-нд хэрэгт холбогдсон одоо тухайн үед Магна Бацандан гэдэг хоёр хүн маань хэрэг нь хэрэгсэхгүй болсон шүү дээ. Тий. Тэр хоёр бол жигсаал цуглааныг зохион байгуулсан үнэн. Гэхдээ өмнө болгоод байшинтайгаад бусдын амнасанд хүрэх асуудлыг тэр хоёр тавиагүй. Тэгвэл бол магадгүй ардсан нам руу иргэний хөдөлгөөний нам гэж байж байгаад ардсан нам руу тэр орж иж тохироогоор хэрэгээс мултгасан гэдэг шүү дээ. За одоо тэр нь бол яах вэ? Тэр мөрийн бол мэдэхгүй. Ямар ч хэлсэн тэр хоёр зараг хоёр залуу шорон суух гэмт хэрэг үлдээгүй. За иргэнийхээ үүргийг биелүүлсэн улс төрийн хариуцлага нэгсэн төр барьж байгаа ирэх барьж байгаа намаас сонгуульд шудраг биш байна гэдэг шаардлагыг тавьсан. Тэр нь юу н буруу гай. Зөв шүү дээ. За энэ улс төрийн ашиг гэдэг сэдвүүрэнд тодруулаад асууж байгаа. Одоо энэ 126 гишүүн дотор улсын их хурлын гишүүн болохын тулд одоо бүр нэг тойрогт дорож дунджаар 3 тэрбум төгрөг зарцуулж их хурлын гишүүн болж байгаа шүү дээ. Ямар ашигтайгаар 3 тэрбум төгрөг зарж иж улсын их хурлын гишүүн болох гээд байгаа. Та энийг юу гэж тайлбарлах вэ? Өнөөдөр эмч багш нараас 10 дахин их санхүүжилт авч ин төрөөс их хурлын гишүүн. Ойлгож байна. Тэ. За тэгээ байж байгаа нөгөөдөл чинь энэ бүх орон нутагт явагдаж байгаа тендерүүд тэр лүү хүртэх тэрэнд хамаатай ахтуу найз нөхдөө тэр лүү шургуул тендерийг авч өр зээлнээсээ гарах ашиг олох сонирхол байна. Та тэрийг мэдчихэж штэ тэр ашигыг. Мэдж байгаа. Тэгээд таны их хурлын гишүүн болох гээд зориод байдаг чинь энэ ашиг биш юм уу? Их хурлын гишүүн тэгвэл би болчих тэгээд та нар гар шудраг биш маягаар гармааргүй байна. Их хурлд ормооргүй байна. Тэ мөнгө хаяад ч юм уу худлаа яриад ч юм уу амлаад ч юм уу хурам эхэлж их хурлын гишүүн болмооргүй шүү дээ. Магадгүй улс төрч байснараа та Марбоны корпорациас зээл авч засгийн газрыг барьцаанд тавьж тийм ээ. Тэгээд зээлээ тий арбитрийн шүүхтээр очиж за эргээд одоо сүүл одоо тэр хөгжлийн банкны зээлийн асуудал бас яригдаж ингээд та магадгүй улс төртэй холбогдсоноор иймэрхүү давуу талууд бий болгоод идэм шүү дээ гэсэн юм. Төрийн эрх барьж байгаа намууд бусдыг харлуулан гүжирдэн гүтгэх ажлыг маш сурамгаа чадамгаа хийдэг болчихсон. Өөрсдөөсөө бусдыг харлуулах ажлыг маш сайн хийдэг болсон. Наадхан дээр чи би тантай өстө санал нийлэн шүү. Марбоны зээл авах асуудлууд энэ миний бизнесийн үйл ажиллагаатай холбоотой. Тэрнээс төр надад авч өгсөн юм байхгүй. Тэрний зардлыг хэн төлсөн бэ? Арбитрийн шүүхийн зардал нь. Арбитрийн шүүхийн зардал гэж гараагүй шүү дээ.
өмгөөлийн зардал гэж асар их мөнгө. Зүгээр өмгөөлийн зардал Махони гэдэг компани мөнгө хөргөлгээд энэ нөгөө сайд байсан нөхөр чинь хувьдаа Махони гэж компанитай. Тэргүүрээ дамжуулаад 4.5 сая доллараар засгийн газрыг өмгөөлж ийнгээд мөнгөний аваад идсэн. Дамын түрүү нөгөө хөгжлийн банк гээд асуулаа шүү дээ. Хөгжлийн банк гэдэгсэн. Хөгжлийн банкнаас би тодорхойлтыг аваад олон нийтэд тавьсан шүү дээ. Буян компани өгөөл, буян компани захирал жаргал сайхан хөгжлийн банкны үүдээр нь ч явж байгаагүй байна. Тэндээс зээл авахын тулд данс нээх хэвээр тэр банкн дээр өргөдөл бичсэн байх хэвээр зээл өгсөн. Байхгүй. Манайх тэнд данс байхгүй, ямар нэгэн харьцаа үүсгэж байгаагүй. Барин тэр байж байгаа. А зүгээр улс төрийн сонгуул, их хурлын сонгуул байж исэн учраас зориуд харлуулах гэж. Зориуд бүгд найрамдах намын даргаыг харлуулснараа тэр намаас нэр дэвшигчдийг дэмжүүлэхгүй тулд зориуд тийм ажил хийсэн. Та тэгээд улс төрийн улсын хурлын сонсгол дээр би наад зээл чинь төлөхгүй Төлөхгүй. Гэхдээ би аваагүй юм чинь би яаж төлдгийг гэж хэлснээр яаж төлөхгүй гэдгээр надад чинь тэр голомт банкны мэрэгчлэн засвар хийгээд тэр харин миний талд тайлбар тавьсан. Үгүй наадах чинь мэдээж голомт буян компаниуднаас аж ахуйн байгууллагууд хувийн хвшлээд хоорондоо мөнгө өгж авдаг өөрийнх нь хувийн арга шин тайлбарлаж чадахгүй байна та. Би тайлбарлаа тий. Энд чинь X байхгүй. Хөгжлийн банкнаас голомт банк зээл ганцхан тайлбар байгаа. Аваагүй гэсэн бол аваагүй. Гэхдээ тэрийгэ хэлэхгүй би төлөхгүй гэсэн чинь одоо таныг зээлээ төл, өрөө төл гэдэг нөгөө төлөхгүй авчаад төлөхгүй гэж хүмүүс ойлгоод байдаг байхгүй юу? Үгүй наадах чинь зориуд харин би хэлж шээ. Ардын нам Та өөрөө тайлбарлаж чадаа. Ардын нам чинь подолд маш олон тороолууд суулгачдیں۔ Бараг 100-аад залуучууд. Тэгээд тэр тороолууд нь ингээд бичиж суучдаг юм бэл. Тэ. Ялангуяа сонгуулийн үеэр. Тэгээд энэ залуучуудыг би заримдаа өрөвддөг шээ. Яандаа энэ мос залууч. Тэг хамгийн аймаар нь яаж ямдэрнэ. Инх хоёр Ж Сүхбаатар гэдэг хоёр хүн буян компани хөгжлийн банкнаас зээл авцсан байна гэж бодцсон. Тэгэл чинь тэр бол ялцчгүй яригдсан. тэнгууд хүү төлсөн үү гэдээ асуух чинь зээл авах гэж хүү төлөөгүй л гэж харна. Тэнгуудаа хөгжлийн банкнаас зээл авчаад нэг ч төгрөг төлөөгүй байна гэд сэтгэлийн өөрөөр хэлсэн. Ганцхан юм хэлээ да. Манай байгууллага энэ банктай харьцаж байгаагүй. Бид нар мэдчихгүй эндээс зээл авч байгаа. Бид нар зээл аваагүй юм чинь яахаар төлдөг. Тэгээд таны хувийн байдал энэ харилцаа энэ за энэс ч болоод ингээд та өөр нэг буруу ойлголт харьцаж чадахгүй. Тэр ямар нэг авгаа хөвгтэй ч ингээд та нар харьцаж байгаа шиг долоож чадахгүй. Байган тийм. Байхгүй би тийм нэг 14 сая доллар хүн долоолгоод ингээд ямар гоё ёстой гоё ингээд долоогоо явж санаа намардаг. Ханган явсан наадах чинь. жагаа дарга. Зүгээр зарчимтай яриа байх хэрэгтэй шүү дээ. Үгүй за тийм гэд ойлгомжтой. Одоо тэгж ярьж сурах хэрэгтэй байхгүй. Бүгдээрээ бие биендээ таацсан. Дойлго нь 7. Гэхдээ та чи сонсогдоор орж ид энийгээ хэлэхгүй шууд загнаа явцсан шүү дээ. Чи хүний яриг ингээ хагас туу ардын намынхаа явуургыг үзчихээ тэргүүрээ битээ яриад. Бүтэн яриг энэ очиод аваад үзчих. За би тодорхой та яг сая хэлдэг шиг яг тодорхой хариулаад өгөөрэй. Марабууны корпорациас авсан 14 сая доллароо та яг бүрэн гүйцэд төлж 14 сая биш үү 70 сая нэ за. Ингээ 3 үлдэр барьсан байна. Тэгээд манай буян компани Марабууны корпорацтай өнөөдрөөс эхлээ ямар нэгэн тооцоо байхгүй гэсэн албан ёсны бичгэн байна. Би ч бас тэний хүн биш тийм бичиг авах мэдлгүй явах л дээ. За Марабын тэгээ өөр хүн байна. Хөгжлийн банкнд бол тэгээ одоо хөгжлийн банкнд бүр 0.001 центийн ч өөр байхгүй. За энэ сэдвийг хай. Миний дараагийн сэдв. За одоо та хэн болов гэдэг нэртэй сэдв. Юу гэсэн үг хэн болов? Улс төрд одоо ингээл яваад байна шүү дээ. Одоо нэг сонгуул болохоор л дэвшиж байдаг. Нэг өөрийгөө наадамд өгөх өөрийгөө морьш. Хүн хохирсон байна уу? Бид нар одоо би улс төрд явсан үүсэд сонгуульд нэр дэвшсэн гээ хохирсон байна. Одоо ингээд нэг юм уу хоёр нэр дэвшээл хүмүүс ерөнхийдөө ялагдангууд орхичод байдаг байхгүй юу? Монголын парламентын хөгжлийн түүхэнд 8 удаагийн сонгуульд тасралтгүй бүгдэнд нь нэр дэвшсэн цор ганц хүн та. Тийм ээ. Тэгээ нэг бодлын бахархалч юм шиг нөгөө бодлын шийтгэлч юм шиг. Тэгээ одоо яг энэгээрээ та улс төрд яг юу өгсөн? Улс төрөөс юу авсан бэ? Үгүй би хувийн хичээвэл айтайхан болно л доо. Айтайхан хувцалчаад гадаад дотоод яваад амраад ингээд сайхан таваатаа буудалд буугаад нэг дуудлагын машин унаад ингээд явхад бол бүрэн боломжтой. Тэгж ганц нэг явдаг гэхдээ асуудал байхгүй. Тэгж амьдарч болно. Тий. Өнөөдөр миний амьдрал юу ч хэрэггүй. Тий. Би хоол идсэн багын нийтдээ. Тэрнээс том тавгтаг дайрдаггүй. Манайхаа харин том тавгруу дайраад идэх юм байна.
Одоо нэг Швейцарын шведский стол гэдэг ингээд нэг хүлээн авалт маалт гэдэг ингээд хоол өрөө тавьчих штэ. Би одоо намын шинжил мэнжил тэмдэглэж байгаад харлаа штэ манайхан яадгийг. Ингээд тавг авчихна. Оолол нэг юм хоол гэж ингээд. Гидснийхээ хэмжээг мэдэхгүй. Энэ ховны хотод ч бас хэмжээд штэ. Тарих нь хэмжээгүй өсөд байна штэ. Анх удаа хоол идэж байгаа юм шиг. Тэгээ харж байгаад ингээд идээд энэ сүултээ бүр ингээд чихэн. Тэгээ арай ич талын хайж байгаа байхгүй. Тийм үлэн гэдэг нь ходоод нь биш. Тархины өлсгөлөнтэй байгаад байна. Манайхан нийт харсныхаа аав нь идэнэ гэж боддог. Мань мэтүүл тэгдэггүй. Жохон л авдаг. Амсгт өдөө иддэг юм. Жага дарга энэ та одоо би ингэж л асуух гэдэг юм да тодруулаад дахиад асуу. 8 удаагийн сонгуульд тасалбар нэр дэвшсэн цорог за байж хариулсангүй шүү дээ. Өнөөдөр Черчилль гоё гэж. Маш олон ам сольсон, олон удаа сонгуульд ялагдсан. Ингээд дайны үеэр тэр хүн гарч ирээд 40 жил Английн төрийг удирдсан шүү дээ. Тэгээд 40 жилийн дотор Англи хамгийн хүчтэй баруун Европын хүчрэх орн болсон. Өнөөдөр Америк, Англи хоёр дэлхийн мөнгөний асуудлыг тэр хоёр орн л шийдэж байгаа. Тэгэхээр та ярьж байгаагаа нотлох гээд тэг бас хор шор байгаад байгаа болохоор бууж өгдөггүй ингээд сонгуул. Гүг бууж өгнө гэдэг чи одоо юу гэсэн үг вэ? Чиний харуул нэг үгсэн сүг мэт амьдрахыг хэлдэг шүү дээ. Бууж өгдөг. Зүгээр ингээд өглөө нэг хоёр сонгуульд ялагдаад хэрэлдээд нэг юм тав орчдөг хүмүүстэй харьцуулах гэдэг шүү дээ. Тэгээд жорлонд орд баачгаад тэгэл унтаал дахиж болсоо дахиад идэл энэ төлөө тэгээ амьдрах нь зөв юм. Мань мэт бол одоо хөгшөө өвгөн эмгэн шагунц тийм үү? Элэн солонд. Залуучууд мундаг. Гэтэл залуучууд маань энэ сүүн хатаагүй. Тэгээ доороо памперс үүсэн. Өмдөндөө чацгалдаад. Хоолн зөхгүй. Яаж тийм юмнууд энэ улс орныг тэгээ өөрчлөх? Яаж? Ямар боломж байгаа? Боломж байгаа юм. Би байхгүй хаа гэж бодож байна. Өнөөдөр дэлхий дээр бүх улс орнуудыг хараад конгрессийн гишүүд нь дандаа 60 70 насны хүмүүс сууж байна. За яа. Засгийн газрын гишүүд нь дандаа 50 60-аас дээш насныхан удирдах байна. Манайхан хар. Гэхдээ нэг айтайхан авгаа хөвгтөл нэг айл болоод айтайхан авгаа хөвгтөд хийж чадахгүй байж ч улс орноо хөгжүүлнэ гэд худлаа хуцж байгаа байхгүй. Хаана тийм юм бэ тий? Боломжтой юм. Нэг ганц гэр бүлийг өдөн татахгүй хийж яаж улс орныг өдөн татах юм бэ? Боломжтой юм. Би боломжгүй хаа гэж. Би яг асуултандаа тодорхой хариулт аваа тий. Тийм учраас та надыг одоо энэ олон жил улс төрд явсан чинь тэтгэвтэй гараа. Тэгээд сайхан даалуу үлүү тоглоод хүзэл тоглоод 100 татаа загас жаргахаа эргүүлээ. Тэгээд өнгөрсөн зовлон жаргалынхаа дурдтгалыг бичээд ингээ хичээ гэж. Үгүй та ихлээд асуулт ойлгоод. Нэг сонгуул, хоёр сонгуул, за үсрээл 3 сонгуульд ялагдаад улс төрийг бүр орхицсан байд хүмүүс ерөнхийдөө ингэдэг байхгүй юу? Үгүй заавал яг би тэр хүмүүсийг дуурайх хэрэгтэй. Үгүй харин яга заавал надад хийх 8 удаагийн сонгуульд нэр дэвшчээ. Би 80 удаа дэвшээ. Үхэн хөтлөө. За тэгээ одоо яг сонсч болж байгаа хаа. Тэгээд та бууж өгөхгүй байгаа нь ялгаа нь яг юу юм гэдэг. Юмд ингээ хэмжээ хязгаар тавьдаг. Хэмжээ хязгаар гэхгүй таны яг бууж өгөхгүй байгаагийн чинь тэр хүмүүсээс ялгаатай юм юу юм бэ? Үгүй би ингэж бодох юм. Эсвэл хор шар юм уу? Эсвэл үгүй тийм заавал гişүн болно гэдэг нэг зорилго байна уу? Эсвэл өөр тэнийг хүмүүст нэг ийм зорилго байдаг шүү дээ. Би хор шарандаа явж байгаа. Хор шарандаа их хурлд орж явах гэж байгаа. Тэр чинь хор шараа гаргадах газар биш шүү дээ. Оюуны өндөр боловсрол чадамжтай байж улс орноо яаж өөрчлөх вэ? Яаж өөдөн татах вэ? Тийм л ажлыг хийх гэж тийш явж байгаа шүү дээ. Тэрнээс хор шартай хүмүүс хор шараа гаргах гэж их хурлд орж болохгүй л байхгүй. Яг үнийг хэлэхэд бол энэ дээр тэр хэмжигдэхэн байж болохгүй байхгүй. Энэ хор шармаар элдв хувийн сонирхол. Би хэлэлдэж та хоёр маань ч гэсэн бас жоохон коммунизмын үеийн ийм эцэгтэй нэг ийм жоохон тийм үнэр байгаад байна та нарт тийм коммунизм тавьж байгаа асуултууд байгаагүй шүү дээ. Байна. Үнэр байж. Тэгэхээр саяны асуултыг илүү жоохон тодорхой. Unlimited гэдэг нэг үг. Хүн хөглөө тийм ээ тэмцлээ өрнүүлдэг. Өнөөдөр барууны орны бүх хөгжилтэй орнуудын улс төрийн лидерүүд эрдэмтэд тэр мундаг хүмүүс чинь үхэн хөтлөө тэмцэж яваад үхэн хөтлөө дууныхаа нотыг бичээд үхэн хөтлөө нээлтүүд олд амжилтынхаа тэр шинжлэх ухааны томьёолуудыг бичээд ширээнийхээ ард өгдөг юм бэл. Ойлгож байна. Манайхан болохоор 50 бүгдээр эмгэн өвгөн болоод чавганц болоод авгаа хөхтэй хэрүүл хийгээд тэгээд нэг муу даалуу үлээ тоглоод нэг 100 г татаад
Тэгээ өнгөрсөн боловсон ангийнхаа октодыг дуудаад ингээд би чамд хайртай байсан, би чамд хайргүй байсан гэдэг ингээд ийм тэнэг юм яриад өнгөрсөн боловснаа ярьж амьдэрдэг юм бэл. Тэгэхээр би тийм бити байгаас гэж бодсон. Жишээ нь одоо өнөөдөр манад эмчнэр дутуу байна. Эмч хүрэлцээгүй байна. Асар олон хүн өвчтөй байна. Тэгвэл маш олон эмчнэр тэтгэврт гарчлаа. Хүүхдийн эмчнэр асар чадамжтай. Уг нь болдог бол тэр хүмүүсийг эргүүлээд бүтэн цалингаар ажилуулах хэрэгтэй байхгүй. Тэгэхдээ ажиллах цагийн хэмжээг багасгаад өнөөдөр дунд сургууль, дээд сургууль багш нар алга байна. Хүүхдэд олигтой эрдэм ном заагаад өгчих. Ойлгож байна уу? Тэгвэл тэр багш нар олон жил ажилласан дадлага туршлагатай өндөр боловсролтой багш нар маань тэтгэврт орсон даагар дээр шар удаатай хийцтэй цай угаад ингээд сууж байна. Уг нь тэр багш дунд сургуульд очиод ядад 7 хоногт 3 удаа хичээл заахад бол хичнээн олон хүүхдийн нүдийг онгойлгож тарихын тэлхүү. Жишээ нь би тийм байгаасаа гэж боддог байгаа байхгүй. Тэгээ би маргааш хүүхэн тийм учраас юу ч хэрэггүй гэж битгий бодлоо. Чи мөнхөд амьдрах хэвээр. Чи цаашаа ихийг бүтээх хэвээр гэж амьдрал та. Та нар ч гэсэн. Тэрний төлөө бууж өгөхгүй нэр дэвшээд л ялагдсан ч гэсэн ингэж яваад байна гэж ойлгож байна. Маргааш сөнөх байсан ч мод гэдэг тийм ээ. Явна шүү дээ. За би сэдвээ хаачи. 3 билиц асуултаар сэдвийг хаа гэж бодож За, байна. тэгээд. Маш товчхон хариулаад өгөөрэй. Та энэ сонгуулийн тогтолцоо одоо монголчуудын сонгогчдын санал өгж байгаа тэр ихтгэл үнэмшилт Би энд итгэхгүй байгаа. Яг тэгэхээр сонгуулийн хийхдээ дан булхаа луур дээрмэр хийж байгаа. Нөгөө иргэний бүртгэлээр очиод нэг 100 хүнийг ингээ бүртгэж байгаа байхгүй. Жишээл болормаа тэгсэн. Нүүрс компани ажилчдыг очиж бүртгэж хаяад бүх хэсгийн оронд. Тэгээд тэр нэг дорж гэдэг нэгдүгээр хэсгийн тэндээс ажилчд авчихгүй. Тэндээс аваад нэгдүгээр хорон дээр ороод саналаа өгөхөд нөгөө хүний чинь нэр гарч ирээ таарад. Хоёрдугаар хорон дээр нөгөө хүний нэр дахиад таарад гарч. Гурав дээр дахиад таарад гарч. бүртгэлийн дөөр явд юм байна. За дараа нь иргэний бүртгэлээр дамжуулж бүх хүний иргэний мэдээллийг авч жагаад дансанд мөнгө шургуулж байна. Данс руу. За мөнгөний сонгуул болж байна. Санал худалдаж авч байна тийм ээ. Тий, санал худалдаж авч байна. За хоёр дахь асуулт нь. Тэгэхдээ энийг хийхдээ 3-4 сарын өмнө хийж эхэлдэг юм байна. Тэгэхээр та сонгуулийн явагдаж байгаа энэ тогтолцоонд ихтгэл үнэмшлэх үед юм байна. Энийг өөрчлөхийн төлөө сонгуульд ордог. Энийг өөрчлөөсөө иргэд өөрсдийнхөө сонголтыг бас хамгаалдаг болоосоо гэж бодож байгаа. Хоёр дахь асуулт нь та сонгуульд мэдээж ясаллаа. Гэхдээ ялахын төлөө ордог үстэй тийм ээ. Гэхдээ ямар дайсны ялж байгаа ш ялна гэдэг үг чиг ялт байгуулж одоо сонгогдсон сонгуульд амжилттай гаргахын төлөө ордог гэвэл илүү зохимжтой. За гурав дахь асуулт. Та тэгтээ дэргүү энэ сонгуулийн одоо үйл ажиллагаанд итгэдэггүй байж тэгтээ дэргүү ялагдахаа бараг мэддэг байж одоо худлаа болдог гэсэн үг шүү дээ. Тийм байж ч 8-8 удаа яагаад орхихгүй ингээд. Тэг ялагдахаа мэдсээр байж тэр одоо юу руу орд юм бэ? Гэхдээ ялахын тулд би нэг одоо жишээлбэл Чингэлтэй дээр очиод нэг 300-400 сая төгрөг тарах хэрэгтэй юм л да. Ялчих байх гэж бодоод тарах хэрэгтэй байна. Тэгэхээр тэрийг тарахын тулд би нэг 28 хүнд нөгөө мөнгө хуваагаад өгч байгаа байхгүй. За тойрог дээр ажил, сонгуулийн сурталчилгааны зардлыг хий. Иргэд болохоор яаж ийм гэхээр нэр дэвшигчээс танаа намын нэр дэвшигчид дэмжих юм бол хэдэн төгрөг өгөх юм бэ гэж асуудал тавьж байгаа байхгүй. За одоо авсан 100 мянган төгрөг одоо энэ саяны энэ сонгуулиар хэрэгэд. Тэгээ одоо яасан? Махан 40 мянга, хоньны махан 30 мянга, юмных нь 3 дахин. Би одоо нөгөө 100 мянга сайхан угаагаад тогоон тэгээ чамж идээ. Болж огчно гэж хэлэх гэж байна. Хэлж байгаа бэ. Болж огч шүү дээ. Өөрөөсөө яах гэдэг сонгуул хийсэн. Одоо хүнд гомдоод байгаа юм. Өөрсөндөө л гомдолтой. Наад тэнийг тэнийг толгоогоор хандлуу, толгоогоо мөрөг. Өөрсдөө. Би яах гээд ингээд 100 мянган төгрөгөөр би бүтэн амьдралаас болсон юм бэ? Би яагаад сонгуульд өгөөгүй найз нартайгаа ууланд гар дэмий тэнд зугаалсан юм. Би яагаад нэг үнэн сонгуульд оролцоод нэг зөв юмны төлөө саналаа өгчөөгүй. Хогч нь болж тэгвэл ингээд зовоод байж тийм ээ. Өөрчлөх шаардлагагүй юм байна шүү дээ. Ийм амьдрал та нар таарад байгаа юм байна. Та нарт зөв юм байна. Тэрийг би харж байгаа. харуулж байгаа юм. Харуулж байгаа нь бас харж байна. Юу болж байгааг. Би таяри яриа дээрс нэгэн зүгээр сонирхолтой хэрэг төрүүлээд асуучих. Саяын парламентын сонгуулийн сан зурагт явж байхад одоо ингээд тэр тэд дээр явж байгаа ингээд харуулдаг болсон ч айгүй сонирхолтой. Тэнгүүд та чинь бүр ингээд
дундуур явж байсан. Тэгээд за юу найдвартай бие жаргал сайхан гэдэг хүн бол одоо ингээд сонгогчлоо гэсэн чинь яг сүүлийн нэг цагийн орчим доошсоор хагаад сүүлийн мөчид бүр ингээд тийм юм болох юм байна гэдгийг харж ирсэн. Ягаад тэгэхээр итгэл үнэмшил төрүүлэхийн тулд надаа ингээд гайгүй оноо өгч шүү дээ. Тэгэн гутлаа орой тийш болсон миний оноо бол тас гэж зогсож байгаа зүгээр хөдлөхгүй. Тэгэн гутлаа болормогийнхтэй оросгөр сугтал гарч ирж байгаа. Яагаад тэгэхээр автобусаар бэлтцсэн байсан. энэ тогтолцоо бол одоо өөрчлөгдөг 28-ны сонгуульд яах вэ та? 28-ны сонгуульд 20 Орно шүү дээ. 28 оны сонгуульд яаж орох вэ гэхээр сонгуулийг яаж шударга хилтод явуулах. Гэхдээ тэгээд та 8 ороод 8 ялагдлаа шүү дээ. Одоо тэгээд та хоёр тэгээд тэр юунд гомдод байгаа. 7 ялагдсан. Нэг Яасан та хоёрын амьдрал. тэгтээ тэргүй ялагдах тоглоомоор ахаал та тоглох. Гэхдээ ялахын төлөө тоглож байгаа. За энэ сэдвээ гуруулаа төр завсарлаад танд зориулаад нэг зургийн асуулт бэлдсэн. Тэгээд нэвтрүүлгээ төр гоё бас уур амьсгалаа арай нэг өөр болгож байгаа буцаа сэдв рүүгээ орноо. За энэ хоёр зургийн нэгийг сонгоно та. Жод манай хоёр гол хоёр том дарга ба шүү дээ. Тэгээ алийг сонгох юм. За алины сонгомоор байна та. Дол шаавал нэгийг сонгоно. Жохон дол баг шаахан бол хоёр дахь сонгоё. За. Харин долгонд сонгомоор байна уу эсвэл тэр Нямбаатарын сонгоч шиг уруудсан юм. Ардаас нь нулимж муу хэлэхэд амар. за ягаад тэгвэл Нямбаатарыг сонгоо. Үгүй ер нь манайх тэгдэг үст. Тэ Монгол хүний хүмүүжил зан нэг нь дорд явах юм бол үгүй ядан муу хэлтэн дэвсэн нулим нь даргыг дэш цолоод явах юм бол долоогоо тормоогоос нь зүгдээд ингээ үнсээд үнэрдээд ухаалтдаг үст. За би яг тодорхой асууя. Нямбаатар ягаад хотын дарга сонгож шүү? Яг хоо Нямбаатарын өөрийнх нь харьсан байна л да. Ийм аашта, данал зур, жохон саак. Тэгээд ер нь энэ юмыг биел мэднэ, биел чадна, биел хийх ёстой. Бусд нь олон юм яриад бол алан шүү нүс гэж байгаа шиг. Тийм маягаар хандсан. Яран дэндээ Тий. аархаад байсан. Тэр нь их олон хүн таалагдаагүй. Би бол тэгж харж байгаа. Тэр нь их олон хүн таалагдаагүй. Ер нь хотын дарга ч гэсэн төрийн ажил шүү дээ. Чин ямар нэг хувийн компани юм уу, ямар хааны ажил биш. Бас тэгж болохгүй. Тэрэн дээр залуу хүний хувьд жоохон алдаа гаргасан болов. Нэг дэх асуудал. Хоёр дахь асуудал яг хуу өөрөө чи яриад байдаг нэг хор шор гэдээсэн. Бас нэг юм хийчихсэн, нэг юм болгочихсон. Хаста хэлүүлж байгаад хэрэлдэж байгаа ч гэсэн хийчихсэн гэсэн нэг юм тэр адгуу ааш хараншин байна шүү дээ. Тэрэндээ хөтлөгцсөн. Туулын урдны зам дээр нийгэм хоёр хуваагдлаа шүү дээ. За та нэг бус төр идэвхтэй байдаг хүний хувьд дэмжиж ийсэн үү эсвэл дэмжихгүй талд нь байсан уу? би яг хуу ер нь Нямбаатарыг бол дэмжсэн л дээ. Дэмжсэн гэдэг нь Тэгээ дэмжиж яриад яваад байгаа. бүр тэнгээр би хизээ тэгээд яриад явдсан. Нэг ганц удаад ярилцлаганд ороод дэмжсэн. За жишээ боржуур. Жил болгон бид нар нэг бетоноор боржуур хийждэг. Нөгөөх нь жоохон бороо ороод нар гарахаар ингээ бутраа донцдог. Энэ хэдэн боржуур үчдэг л шүү дээ бүгдээр. Тэгээ боржуур ядарч угаасын сайргаар хийдэггүй мó цементээр хийдэг. Тэгээ нэг харахад гөлгөр тэгээд бороо ороод нар гарахад бутарчдаг. Тэгээ тэр зардал нь одоо ингээл жил болгонд боржуур солиод идэг. За дараагийн асуудал таны асуудал байсан. Олон жил ярьлаа шүү дээ. Танд өгчэн, холбогд өгчэн энэ дээрээ. Тэгээд яг хуу нөгөөдөд би бас хийчихсэн мөн яг хуу техник. Гөө та нар ингээ бодоод байгаа зүгээр л кокс нүс тархал өчөөжтэй. Тэгээд болоо шүү дээ. Наадах чинь ядуу дэх чинь байхгүй. Та гарахгүй. CO2 үйл гардаг гарна. Та бол тэр хар сун гэсэн удаа бол гарахгүй. Өнгөрсөн жил тэгээ хятадас кокс нүс цацруу бариж ухаагүй байлаа шүү дээ. Яг үнэхээр Тэр урдаас авсан нь бол зөв шийдэл гэдэг та. санхүүгийн хувьд эдийн засгийн хувьд тэр нь ашигтай гарна гэж би тооцоолсон. За туулын урдны зам дээр асуусан шүү дээ. Энэ дээр таны байр суурь ямар байсан бэ? Ер нь тэр тайлбарлаж байгаа тайлбарууд нь харин надад таалагдав. Өндөр хурдны зам, хурдны гэдэг нэр өгсөн байгаа байхгүй. Улаанбаатар хотод дотор хурдны зам байж болохгүй да. Хотод дотроо хурдны зам байлгадаг улс ганцхан Монгол байж магадгүй. Тийм юм ярьж байгаа. Хот хоорондын, улс хоорондын том хурдны замууд Америкт байна, Европод байна. Европч айгүй олон улс нийлсэн байгаа юм чинь хурдны зам. Бүгдээрээ хотын гаднаа байдаг байхгүй хурдны зам. Хотын дотроо биш. Хотын гадна талтай. За дараагийн асуудал. Үн өртөг
800 сая доллар орчим болж байгаа харагдана. Тэгвэл 800 сая долларыг хэдүүлээ жоохон арай өөр юм зарна. 1 км-д 70 тэрбум лөө. Тий. Тэгэхээр Яарамгаас ерөөсөө ишээ Баян зүрхийн довчоо хүртэл туул голын эргийг тойруулаад ингээд зүгээр л зам тавьчих дөрөв гинэ. Замун хажууд нь гол руугаа явгууны зам тавь. Өшөөс дугууны зам тавьчих. За тэгээд тэнд нь бас бисэд голын эрэг дээрээ хүмүүс гараа суух. Яг туул голынхаа хойдлын замыг тэгжил зам тавь. Тэр дөрөв гинэ замыг тавиад явгууны зам тавихад нэг 50 сая доллар л байхгүй. За 50 сая. Боломжийг сонсож байгааз За энэ хоёр хүний сайхан хүүхэн сонгох гэж байгаа шүү дээ. Оюулангийн сонгогдолтой. та тэгвэл энэ намаас арслан намаас магадгүй ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй хоёр хүн одоо хамгийн яригдж байгаа. За судалгаагаар бол Алтууй гэдэг хүн дээгүүр гарсан байлаа. Тэгэхдээ баяр цогтыг нэр дэвшүүлэх сонирхол бас байгаад байгаа шиг байна. Энэ өнцгөөс нь та хараад магадгүй ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй хоёр хүн. За хинч үс яг хөө за Алтууйг нь авч. Баяр цогтыг ягаад сонгож болох вэ? Баяр цогт Монгол улсын ерөнхийлөгч болж болохгүй юу? Хуулиараа бол болно. Гэхдээ би тэгж бодож байгаа. Гарах бахаа гэж бодож байгаа. Яг тэгэхээр нэр хүндээ их алдсан учраас оюутлогоо гэрээ хэлцээрийг амжилтгүй муу хийсэн. Хээл авилгал, хээл ахуул гээд бас баахан хламд орооцолцсон. Мөн хууль хүчний байгууллага дээр эрүүгийн ял авсан байсан. Тэрийг бас лойр булхаа аргаар байхгүй болгосон. Гэт энэ ард түмчин юм ярьж байгаа үстэй. Тэгэхээр одоо бүх хүн мэдээлэл айгүй ойрхон болсон учраас хүмүүсийг зүгээр тархин угаах бол одоо хэцүү. Тийм амархан угахдахгүй бол. Дэвшүүл харин ардын намд л дэм болж магадгүй нэр дэвшигч дууссан бах уу одоо. Дахиад одоо цаашаа бол тэнд бол байхгүй шүү дээ. За дараагийн сонголт. За яг энэ нарагийн сонголт. Таны залхамжлагч гэж хэлж байгаа хоёр хүн байгаа байхгүй. Би нэг тэгээд энэ тэнд очиод хүнд оромжлол дээрлэхэд гашхраад идэх шүү дээ. Энэ хоёр хүн бол эцэгнүүд тимэгээр л явдаг үстэй. Тэ. Ер нь гэхдээ нийгмийн шүүмжилдэг нийгэм гашхраад л үннийг хэлдэг тийм ээ. гашхраад явж байгаа харагдсан юм билээ. Энэ хоёр хүн байх зүйл шүү дээ. Энэ хоёр хүн байснараа энэ арчил гэж юу юм бэ? Хариуцлага гэж юу юм бэ? Энийг бас хүн харьцуулж харах боломжтой болж байгаа шүү дээ. Тэ. За сэдв рүү орох уу? Нарыг сонгосон шалтгаан. Гэхдээ яг нарагийн нэг удаа нэг бие үнэлэгчгээд нэг нэвтрүүлгээр орсон тэгээд байсан. Эмэгтэй хүнийг арайч тэгж доромжилж болохгүй хаа дарга. Таач бас нэг тийм ажил хийж ирсэн биш. Би тэгэд өмөрчсэн тийм биз? Яг энэ эвтэй холбоотойгоор танаас сонирхоод асуучих. 2024 оны Улсын хурлын сонгуулиар за ер нь бол 3 жижиг хүчин одоо судлаад ороод ирлээ шүү дээ парламентд. Бүгд найрамдах нам яг энэ судалж байна. Бүгд найрамдах нам энэ рүү орох боломжгүй л дээ. Яг тэгэхээр ардын намд үүрэнд бөмбөг дэлбэрдэг нөгөө бөмбөг оруулалт тавьж байгаа адилхан зүйл байхгүй. Бид нар ч амархан юмд хуурдахгүй, хуйлдахгүй, хулгай хийхгүй. Тийм учраас энэ бусад жижиг намуудыг арай нөгөө төлн зөөлчилж бас нэг арчил бий болж гин гэдгийг харуулах гэж оруулж байна шүү дээ. Дахиалгын гэсэн үг. Тийм шүү дээ. Сонгуулийг бий хэлээд ш сонгуулийн үр дүнг ардын намынхаа арь сонгуулийн өмнө бэлтгэсэн байдаг шүү дээ. Тэгээ яаж бэлтгэдэггүй гэхээр хар хайрцаг бөгөөд иргэний бүртгэлээр бэлтждэг байхгүй сонгуулийн. Би танаас дахиад яг бүр тодорхой асууя л да. Үндэсний хэвсэл. Хүн нам, иргэний зориг ногоон нам. Тэгээд энэ гурван намыг та алийнхын захиалга гэж ярьж байна. Яг гурвангийн оруул орогдөө байх 1-2 хүн оруул орогдөө тэргүй эднэрээс өөр орж чадах хүн байхгүй юм чинь. Нөгөө ардын нам чи хитрхийн ингээд том болоод ангаараа цул болчих юм бол бие бинийгээ барьж идчих гээд байна шүү дээ. Тийм учраас тэдний чинь бас дотор нь дайсантай байлгаж явах зорилго хэрэгтэй байна шүү дээ. Нэг эсэргүүнүүд оруулж. Тийм учраас эднэрийн тойргууд дээр жоохон тэгэхээр та магадгүй сул байсан болов ардын намын гэж өөртөө ч юм уу нам дээр буруу хүлээх байдлаараа өнцгөрөө харж үзсэн. Гүү яа. Өөрөлдөө танаа нам дээр энэ хэмжээний дэмжлэг дэмжихгүй шүү дээ. Дэмжчих юм бол бид нар чи эднэрийн үгэнд ардын намынхны үгэнд орохгүй шүү. Гэхдээ ардсан намын дэмжлэг юу ардын намын дэмжлэгийг биш ард түмний дэмжлэгийг яриад байна л да. Ард түмэн чин дээр тэргүй 100,000 төгрөгийн л дэмжлэгтэй шүү дээ. 100,000 төгрөгөө авал болоо.
За Тэр сэдвүүг хин орох. гархан сонирн биш. За сэдвүүг оръё. За Если би я гэдэг сэдв. Та ч одоо их хэл устай хүн болохоор ойлгож байгаа бах. Если бы я, Тий. Тэгээд яг если бы юу гэсэн үг? Если би я. Если бы би байсан бол Тий гэсэн. хэрвээ би байсан бол. Та бол улс төр систем ингэж өөрчлөгдөх ёстой гэдээ та одоо зөндөө хэллээ шүү дээ. Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээнд та хэрвээ ерөнхийлөгч байсан бол яг юуг өөрчлөх вэ? Ерөнхийлөгчийн эрх мэдэлтэй байсан бүх намуудыг улс төрийн бүх байгууллагуудыг цуглуулад энэ улс төрийн нам гэж ямар байгууллага байх ёстой юм бэ? Тэд нартэй хэлцэж ярилцаад энэ улс төрийн систем тогтолцоог өөрчилнө. Тэгэхгүй бол бид өөштэй те намын ард нугдчаад төрийн албан хаагчид хулгай хийгээд худлаа яриад хариуцлага алдаад байна шүү дээ. Тэгээ нөгөөдөлтөг хариуцлага тооцох гэхээр ерөөс болдгоо. Тэгээ ерөнхийлөгчийн эрх мэдэл хүрэх юм уу? Хүрдгүй яг хөө энэ чинь хэлцээр хийгээд дүр ш. Одоо бол яг хөө ерөнхийлөгчд бол айгүй хэцүү юм байна шүү дээ. Нэгд том төрийн эрх барьж байгаа намаас төлөөлж гарч ирсэн. Тэгэхээр нөгөө хүн чинь намынхаа өнөөдрийн байгаа намын ашиг сонирхлын эсрэг явж чадахгүй байхгүй. Тэр намын гишүүдтэй нэгдүгээрт бас таалагдах чухал байна. Тэ. Хэрвээ та оюун эрдэнэ оронд байсан бол юуг өөрөөр хийх байсан бэ? Яг хоо оюун эрдэнэ хүний хувьд их тийм бас муу залуу биш дээ. Хүн өөрөө их дүлгөөнд дуугаад бас нэг хүнтэй тэр архал за тэгээд идэггүй. Тэгтээ тэр залуу дутагдлыг үл зөндөө би бас ганц нэг уулзч ирсэн мэдэн шүү дээ. Чи яагаад дандаа авилгал ярьд юм бэ оюун эрдэнэ? Би хэлчихсэн. Үргэлж л авилгал ярих. Тэгээд тэр авилгал чинь чи шийдэхгүй шүү дээ. Прокурор шийднэ, авилгалын газар шийднэ, тагнуул цагтаа шийднэ. Чи нэг эсвэл ерөнхий сайдын ажлыг өгөөд ерөнхий прокурор болгож. Тэгээ энэ муу хуухан авилгалчдаг хуугаар нь толгойг нь дасгах Датагийн дарга болооч Тий. тий. Ерөнхий сайд юу их хэвээр яаж хүмүүсийг мөнгөтэй болгох вэ? Яаж хүмүүсийг ажил орлоготой болгох вэ? Яаж хүмүүсээ ёс зүйтэй болгох вэ? Яаж гол хүнсний нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг үнийн доктортой авч явах вэ? Жишээ нь ийм асуудлыг илүү шийдэж, яаж хөрөнгө оруулалтыг нэмэх вэ? Яаж илүү их хөгжлийн зээлүүд авч энэ улс орноо хөгжүүлэх вэ? Яг тухайн нэг үйлдэлийг нь хэлвэл одоо тэр үйлдэлийг би арай өөр тийм үйлдэл хийхгүй байсан ч юм уу эсвэл энийг би ингэж хийх байсан гэдэг. Яг хоо засгийн газар да хариуцлага тооцоогүй, хариуцлага тооцож чадаагүй. Тэр засгийн газар тий танхимда. Тэр ажил хийдгүү болдгоо сайднараа зайлуу өшгөлөөд хөгд явуулах хэрэгтэй байсан байхгүй. Тэгээгүй Тухайлбал нөгөөдөл нь одоо зөндөө сайднар биш үү? Сангийн энэ юу гээл зам тээврийн ам гэдэг нэг дэлгэр сайхан гэл бараг одоо энэ чинь түүхэнд өчигдэх гэдэг юм аа. Нэг юм хазгар өвгөн яваал гэдэг. Би ганцаараа төмөр зам ийдсэн ч гэх шиг өөрөөгөө. гараг дөрвөн одоо Тэ. Энд чи хичнээн засгийн газрын нүүр үзв. Овоо гар шүү тэр мó хазгар өвгөл чи бас тэгж байгаа. Тэгээ би тийм учраас оюутанд хэлжсэн. Энэ болдгоо сайднараа хөөгд явуулж байгаа. Яагаад энэ хэдхэн хүнтэй ингэ зурлалтад идэв. Наад хүмүүсээс чи шинэлэг юу ч гарахгүй одоо. өөрт нь бол итгэжсэн байна тийм ээ. Гэхдээ яг хүнийх нь хувьд бол би хүндэтгэлтэй хандж ирсэн. Бусад ерөнхий сайдуудаас юугаар өөр байсан гэж шаарддаг юм. За ардын намын сайднарт нэх хол зөрөөгүй шүү дээ. Хорондоо төсөд задуулч нь бүх хэмээн нам дээр нь очихоор хэдэн аваргууд нь очиод ингээд дарамтлаад чи ингэ тэгэхгүй чамаа огцруулна гэл тийм л юм шиг л. Ухаалтыг буцааж авна гэдэг дээр нь ямар байр суурьтай байсан? Ухаан утга гэдэг чи юу лээ? Яг тэр их маргантай асуудал тэгээ тэрний чи ард нөгөө Батулд байж байгаа, Уд жаргал байж байгаа, Анх хоёр байж байгаа. Дандаа аваргууд нь л ард нь баг шүү дээ. Нөгөө баяр нь байж байгаа. Тэгээ аваргуудаа дийлсэнгүй. Аварга яа дийлэх юм? Автага зодолтод авда батруулчлаар хөөцтэй чи. За дараагийн асуулт. Сая Замдан Шатар өөрийнхөө нөгөө тооцоолж байсан хугацаанаас өмнө огцорчлоо шүү дээ. За. Яавал огцрохгүй тэсч чадах байсан бэ? Ядаж их хурлын гишүүн байсан бол нэг жоохон дэсэх байсан баг. Тэгэхээр ядаж их хурлын гишүүн биш. Хоёрт намын даргын сонгуульд ялагдсан. Өөрөөр Замдан Шатар хүрээлэл муутай. Өөрийн баг муутай нам дотор. Тийм учраас
тэр хүн намын дарга болчтойгоо намын дарга болоогүй учраас огцод солигдох нь ойлгомжтой байсан шүү дээ. Үргэлжлүүлж явчих. Цаг төрийн үе мэн. Яг саяны ярьсан таны Монгол Ардын намын зодон тийм ээ одоо хэдэн ч 2 3 засгийн газрынхаа юунд ирчлээ. Энэ зодооны та яг хөшгөний арж явж байгаа зүйлийг юу гэж дүгнэж байна? Та хоёр ч одоо надыг нэг тагнуул шиг л юм бодох. Мэдээж та тодорхой хэмжээний одоо юм ингээд цагийн дайдсан ингээд Та өөр гэсэн байр суурьтай үн штэ. зүгээр яг хуу яхахгүй сонгуулийг гүжрээрчүүд эремдэч сонгуулийг бол ялагдчихжээ шүү дээ ардын намынхан. Бас олон жил болцсон хүмүүс залгацсан тий. Тэгээд байж байгаад оюун амар баясгалаа хоёр ялууллаа шүү дээ. Тэгээ нөгөө хоёр чинь намаа ялуулсан хүмүүс чинь бас бардам одоо би тэр одоо ингээ улс орноо хөгжүүлнэ гэдээ байж л оюун цүнхээр аваа хийчлээ шүү дээ. Нэг хүүхэд нь за тэгжитэл оюун засгийн газраа унгаад дараагийн засаг бүртгүүллээ шүү дээ. тий. Үүний цаана одоо гол одоо ирэх ашиг зодоо нь юу вэ? Гэхдээ аргагүй шүү дээ. Тэн дотор чи асар олон хүмүүс байж байна. За одоо оюун 4 жил байцаа одоо бид нар яагаад байж болдгүй яахаар эднэр одоо ингээ байж ингээд нөгөө их хурлын гишүүч юм ба шухан авч хийж бас ерөнхий сайд болохгүй яарж байгаа хүмүүс тэнд дүүрэн байна шүү дээ. Ойлгож байна уу? Тэгээд тэд нар чинь нээлтчсэн тоглож өгч байна шүү дээ. Усаа ичээгээд. Тэгээ усаа ичин гутлаа би сайд болно, энэ сайд болно гэдгсэн чинь зандан шитэр гэд нэг юм очиод сайд болсон. Тооцонд нь байгаагүй, гудамжнаас авцар тавьсан. Нэгэсэндээ гудамж бараг байсан шүү дээ. Тэнгүүтэл нь авчид ерөнхий сайд болгоцсон. Тэгээд байж л нөгөө чинь сайд нарын солино гэжсэн чинь нэгийг солиогүй. Тэнгүүтэл нөгөө их хурлын гишүүч уурн хөрн үздэг чи би сайд болмоор шүү. Энийг хэдэн оюурдны үед ч байсан одоо ингээл байгаад байдаг. Энийг дэлгэр сайхан гэд нэг хідэн төрд нүртэй болгооч баг гэд ингээд нөгөө түл нь хараад зүгж байгаа үсттэй. Тэгтэл бодвол хинч нэг мундагдавч тэр намд нэг жоохон ханд өргөцсөн байгаа үсттэй. Нөгөө дөмөр замынхаа ловер дээрмээс нэг хэдэн засахч гэсэн. Тэгээд тэн дотор байж идэг нэг юм хазгар өвгөн гэдэг доголцол яваад байгаа хэрэг. За учирлын засгийн газрын хувьд яг та юу гэж харж байна? Янз Юм бүрийн хийж чадахгүй тэгээд нэг удахгүй ажиллаа өгөх л баг. Яг танхимаа сайдуудыг яг өөрөө сонгосон сонголт нь уу? Гэхдээ нэг олон хүн сонгоогүй үстэй нэг хоёр хүн сонгосон шүү дээ. Бусд нь байдгаар л байчлах шүү дээ. Тэгээ бусд нь хинээ сонголт юм? Бусд нь төрөвчийн оюун эрдний үед сонгогдсон юм биш үү? Зарим нь зандан шитрийн үед. тий. За та ингэж тайлбарлаад байна л та. Яг учир л өөрийнхөө одоо бодлоор шийдээ солисон хүн бол за нэг сая бол нэг 2 сайд л багш шүү дээ. Шинээр орсон засаг. Тэр нь соёлын яамны сайд нөгөө юуны За тэрийг сангийн сайд 2. оюун эрдэнэ тэгдэг штэ. Энэ бас миний сонголт биш ээ гэж яриад байдаг штэ. Тэнгүүд оюун эрдний сонголт биш байсан сайдуудыг яагаад учралт тэгээд үргэлжлүүлээд авч үлдэх гэж. Одоо өөрөөс нь асуудаа. Тэ. Тэр хүний би юу мөрөөдөд байгааг бас таашгүй шүү. Амар хулчгар болсон байшаа та. Холцгол дэвш би яаж одоо ямар сайдыг би мэдхий. За нийгэмд байгаа бодит хардлага явж байгаа мессежүүдээс танаас асууя л та шууд. Өөрөөр хэлбэл таны хэлж чадахгүй байгаа зүйлийг илүү тодорхой болгоод хариулт авъя гэж бодож байна. Энэ бүх 2-3 засгийн газрын одоо сольсон тий сайд нарыг томилсон энэ асуудлуудын цаана ер нь бол ерөнхийлөгч байгаа гэдэг ийм мессеж, ийм хардлага нэлээ яваад. Энэ тал дээр та ер нь ийм юм байх боломжтой гэж бодож байна уу? Боломжтой шүү дээ. Тэгээ таалагдахгүй хүнээ бол гулсан шүү дээ заадах юм бол. Машин дал шүү дээ. Олон донгос солиоргол. Ерөнхийлөгчийн засаглал руу ер нь мацаад мөлхөд байгаа нөлөөлөлт нь үнэхээр том болчихлоо шүү. Энэ бодит юм уу эсвэл хий хоос хардлага байгаад байна уу? Ингээ яг хоо манайх одоо ялангуяа энэ зах зээлийн эдийн засаг руу шилжчихлээ. Хүний хэрэгтэй эдлэнэ гэж байна. Олон намын тогтолцоотой үед бол өнөөдөр таталтаар тогтолцоо руу орох боломжгүй байхгүй. Яач ч байсан. Зүгээр ерөнхийлөгч байж байгаа хугацаанд хэр зэрэг өөрөө алдан оноо дутагдал гаргасан. Тэрнийхээ өмнө хариуцлага өрнө шүү дээ өөртөө. Тэ. Ирэх биш хүн байна тэрийгэ бодож байгаа байлгүй дээ. Тэ. За яг хуу нам бол дотроо албан тушаал авж идэхийн хинэрхэл тусаад хоорондоо алдчихж байгаа нь бол үнэн худлаа биш юм. Тэгээд ингээд хэд хуваагдсан бүлэглүүд хоорондоо ноцтолдож байгаа. Тэрний л үр дүн шүү дээ болж байгаа юм чинь.
Түүнээс бол ерөнхийлөгч гэдэг Ерөнхийлөгч одоо ингээд энийг аваа чи тэрийг авчиг гэвэл бас жоохон хэцүү. Сатрын өмнө гэдэг сэдв учраас ардсан намын тухай бас өндөд асууж хийж бодоод байна. Ардсан нам дээр явагдаж байгаа шинжилэл гэдэг юм уу одоо шинэ дарга томилогдоо ерөнхий нарийн бичгийн дарга баяр цогт эргэн ирэл хийгээ. Энэ үйл явцыг та ардсан намд байсан хүний хувьд юу гэж харж байна? Жохон буруу нэр нүрэ барьсан хүнээр дахиад ингээд намын тэргүүний эхний 2 дугаар игнэн давж тавьж шатрын хөлөг нь үжин штэ. Би энийг буруу бах гэж баяр цогтвол 5 дахь 6 дахь игнэнд хойно сууж явах боломжтой байсан штэ. Зөвлөх ажиллаа хийгээд намаа дэмжих ажиллаа хийгээд өдөртөх зөвлөлтөнд суугаад. Тэгэхгүй бол баяр цогтын энэ сүүлийн 15 жил болсон муу нэр хүнд чинь намд нь нөлөөлөд намынхын сонгуульд нөлөөлөх байхгүй шууд. За наадхан дээр шинэ тодруулаад сонирхоод асуучих. Энэ баяр цогтын бэлэн байгаа муу нэр хүндийг эрх баригч нам ашиглаж ерөнхийлөгчийн сонгуульд ашиглах гээд байгаа гэдэг дээр ийм яриа яваад байгаа шүү дээ. Энэ дээр та Гоо одоо тэгээд өөрсдийн дарж авъя гэж одоо ардын намынхан бол мэдээ сонгуульд ялтал байгуулъя гэж бодож байгаа шүү дээ. Ер нь манай намч одоо лидерг болчиход байна дөө. Зориг мориг гэдэг 60 чавган зурлахад эдгээр чинь байхгүй болчихлоо шүү дээ. Энийн ардаас дахиж энэ нэр нүрийг сэргээж бэхжүүлж авч явах тийм лидершип бол харизмтай хүн гаргаж ирсэнгүй шүү, бэлдсэнгүй шүү энэ нөхдүүд. Тэр хүнийг чинь баяр цогт гэж нам үзээд байгаа юм шүү. Үг бахаа. Баяр цогтыг өөр юмд ашиглах гэж л тэгж бодож байгаа. юунд Орон би. Малчтад нэлээд шүмжлэлтэй хандаад байдаг. Гоо шүмжлэх биш. Малчин мундаг, малчин гоё гэж байгаа малчингүй боллоо шүү дээ бид нар. Малчтай галзууруулад оронд нэг юм том төмөрөн дээр нь зүүж өгж онгороогоол улс нийгмийн хөгжлийн амьдрал, нийгмийн эдийн засгийн амьдралд малчд оролцохгүй шүү дээ. 70 сая малтай мөртлөө ягаад бид нар маасл идэхгүй байгаа? Ягаад цэцгийн идэхгүй байгаа? Ягаад нэг айтайхан хоньны мах цалингийнхаа боломжийн үнээр авч хэрглэж чадахгүй байгаа? Бид нар энэ дээр тулчаад байна шүү дээ. Энэ дээр ирээд. Тэгээ энэ малчтын буруу бол биш үстэй. Хөдөө орон нутгийн иргэдийн буруу. Одоо тэгээ ярьчээ. За хотын хүн биш. Үйлдвэрийн ажилчин хүн биш. Тракторчин хүн биш. Уурхайн ажилчин хүн биш. Зөвхөн малчин ганцаараа хүн. Бус нь хүн биш юм байна л да. Эмчнэр хүн биш юм байна. Багш нар хүн биш юм байна. Тэр малчны хүүхдийг сургаж байгаа эмчнэр хүн биш үү? Тэд нар чинь татвар төлж штэ. Авж байгаа 5 төгрөгийн цалингаас татвар төлж байна. Ашиг орлогын татвар, нийгмийн даатгалын татвар, эрүүл мэндийн даатгал. Малчид өнөөдөр үнгүй эмнэлэг тэрэд хэвтэж байна. Бүх эмнэлгүүд тэр чигээр орон нутгийн иргэдээр дүүрсэн байна. Хотын иргэд эмнэлэг төвөгдөх ямар зай завсар алга байна. Болж байгаа юм. Ийм шударга биш нийгмийг л бид бүтээсэн байна шүү дээ. Ингээд урлаад 70 сая малтай мөртлөө өнөөдөр өлсгөлэн амьдарч байна. Өнөөдөр махны асуудал ярьж байна. Монголчууд мах байхгүй таныг 7 хонолчих та. Та ч юм юу уурлах галзуурна ш тавал. Тэгнь. тэр махны бодлогыг яаж барих хэвтэй? Гэхдээ энэ 18 аймаг засаг дарга гэдэг нэг махан манууха нэг том чулуу хүртэлчээл найр хийгээл дэмий тэнэл байж байгаа үстэй. Хийдэг юм байхгүй. Төсвөөс мөнгө авч цусалж идчихэл. Тэгвэл аймаг бүх 18 аймаг даалгавар хөг засгийн газар бүгдийг дуудаж авцраг. Энэ жил 1 кг хоньны махыг 10,000 шоо. 1 кг үхрийн махыг 15,000-аар бэлд. Мөнгөний яг төр гаргад юм багац. Тэр орон нутгата. Бэлдэгвэл ажиллаа өг. Тэг багхгүй. Тэр засаг дарга нарт үүрэг даалгавар өгөх ёстой шүү дээ. Яагаад ганцхан хотын дарга бэлдэх ёстой? Нэг ганц хург ишигч байхгүй хүн энд мах бэлдэнэ гэдээ яриад байгаа. Үгүйсүүд нэг 5-6 компани сонгоод авсан энэ хотод байдаг. Тэд нар мал мах бэлдэхийн гинэ. Гэхдээ тэд нар чинь нэг тугал нэг ишигч байхгүй шүү дээ. Яаж бэлдтээ? Засаг дарга гэдэг энэ төрөөс мөнгө аваад хийх ажилгүй нэг мангар хар юм сууж байна. Одоо ингэж шүү дээ. Өнөөдөр хоньны мах $1.40 Араб руу Узбекистан гадагшаа гаргаж байна. Амьд тонн. Тэ. А бид нар болохоор $3 зарж байна. $4, $5 ингэж болт юм уу? Гадны хүнд болохоор үнэг уших юм аа гэд бид нарыг болохоор дээрэмдээд тэгээд тэрийг шударга ёс гэд бид нарыг үнэмшүүлэх гээд ойлгуулах гээд ярьж байна. Үхрийн маха хэдээр гаргаж байгаа? Нэг $3 л гаргаж байгаа шүү дээ. А бид нар тэдээр гаргаад байгаа. Бидэрт $10 зарах гээд байна надад чинь.
Тэг яаж юм байж болох юм? 70 сая малдаг гэж байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө. Өөрийнхөө иргэдэг говхоор нь мүлжин. Банкаар дамжуулаад, санхүү хадгалам зээлийн оршоогоор дамжуулаад, хүүгийн хүүгээр хүүлээд ингээд энэ иргэдэд дээрэмдэх ажил хийж байна. Өнөөдрийн засаг дарга нар зүгээр нэг гоёлын боршиг хэдийн юм л явж байгаа. Гэхдээ хөлс баасан зутагчихсан хэдийн. Тэгээд ингээ байж худлаа дальчин жагаад нэг наадам болохоор баахан наадам стойр тавих нэг жип өндөр үнээр аваад унтсан. Гэтэ малчид одоо ингээд дөрвөн улирлын туршид малынхаа араас ингэж яваад тэгэд анхаарал халамж авсныхаа хариуд одоо маха одоо хотын сая 500 иргэнд хямдхан нийлүүлэх ёстой гэж ийм логикоор та яриад байна уу? За тэгэхээр юм байна. Яг хоо малчтай бүгдээр хайчих. Тэр тал дээр нь. Бусад бид нэр орлого зарлага бид нар хотынх нь л хэрэглэе. Малчин өгөхгүй. Малчин жилд хэдэн төгрөгийн ашиг орлого олж байгаа. За ноолур молуртгаа өсрөөл нэг 500 сая төгрөг. 500 сая доллар. Бид нар уул уурхаа бусад юмараа хэдэг болж байгаа. 5-6 тэрбум доллар болж байгаа. Малчин энэ 600 сая бид нар энд 6 тэрбум доллар болж байна. Тэгвэл энэ 6 тэрбум доллароо малчин бас зарахгүй. Хүүхдийн сургууль сурахад нь мөнгө гаргахгүй. Эрүүл мэндэ эмчлүүлж үзүүлэхэд нь мөнгө гаргахгүй. Цагдаа бас гаргахгүй. Малын хулгай гэхээр цагдаад л хилдэг үстэй. Миний малыг хулгай хийчлаа. Надыг ирээ зодчлаа гэвэл цагдаад хилдэг үстэй. Ягаад цагдаад эднэрийг тэгвэл хамгаалж өмөрж эрх үүргийг хамгаалаад явчих хэвчтэй. Энэ чи бидний татврын мөнгөөр тэр цагдаагийн санхүүжүүлж байгаа мах үстэй. Тэгээд өөрөөсөө амьдрал тэр ууланда эзэнгүү. Бид нар энэ 6 тэрбум доллароо эндээ хувааж идэд амьдрна. Тэгээ бид нар махаа. Маха болчих. Маха ингээд хэрвээ өгөхгүй гэж байгаа бол Австрали руу би яваад ирээ. Нью Зеланд хоёр руу. Тэнд бол хоньны мах бол нэг доллараар бол авах юм билээ. Ингээд бэлтгэсэн хөлдөөцсөн хайрцагтай. Австралиас хоньны мах авъя. Ийшээ Бразилиас Латин Америк битүү үхэр хэдэн зуун сая үхэртэй. Латин Америк руу яваад нэг хэд үхрийн мах аваад ирээ. Тэгэд болоо шүү дээ. Яах юм? Хөөхий тэр малчныг зовоогоод бас тэрнээс хямдхан хоньны мах амна гээл тэгээд ямар шаардлагатай хэрэггүй байхгүй. За миний тэр зовоогоод яах юм? Сэдв хэн нь хэмбэ? Өнгөрсөн 30 жилийн бүхий л одоо энэ завхрал энэ систем авилга хэл ахуул ядуур одоо юу гэдэг энэ бүхний буруутан хүмүүс бол улс төрчдийг нэрлэдэг шүү дээ. Би бол ингэж бодож байгаа шүү дээ. Та хоёр бодвол надад улс төрч гэдэг утгаараа энэ Монголын газар зураг ширээний ард суудсан мөрдөн бацах ажиллаа хийж байна. Тэгэхээр би улс төрч гэж бодож байгаа би улс төрийн нүдээр улс төрийн хэл яриагаар ярих гэж бодож байгаа. Тэрнээс би прокурор ч юм уу хэн нэгэн хүнийг шийдэх гэж ярмааргүй. Тэр нь бүхэл бүтэн том байгууллагууд ажиллаж байгаа. Прокурор, цагдаа, шүүх, тагнуулын газар гэдэг. Тэр хөлсөд хэн хулгайч хэлсэн, хэн хулгай хийдгүүг л ил тод гаргах хэрэгтэй. Гэтэ та яг хувь хүний зүгээс төрийн одоо удирдлага юунд гарч ирсэн хүмүүст бол тодорхой хэмжээний үнэлттэй байдаг үстэй тий. Гэхдээ яг хариуцлагагүй, ухаан муутай, чадамжгүй тийм хүмүүс байгаа харагдтыг. Тэгэхдээ би тэр хүмүүст айгүй их бага анхаарал тавьдаг. Яг үнэхээр тэд нар юу юм? Тэдэргүй нийгэм тэднийг шахна. Тэр чадамжгүй, чадваргүй хүмүүсийг өссөөсөөгөө. Чадвартай, чадaltaан тэдэргүй зөв үйлдэл хийсэн тэдэргүй ард түмний дэмжлэгийг аваад цаашаа явна. Амьдрал бол тийм шүү дээ. Мөг дагуул могон хор, саныг дагуул сарны гэрэл үстэ. Ерөнхийдөө яриад байгаа учраас тодорхой зүгээр ингээд асуучих гэж бодож байна. Таны өнгөрсөн хугацаанд 2000 оноос хойш Монголын төрд хамгийн сайн зүйл хийсэн нэг хүн, хамгийн муу зүйл хийсэн нэг хүнийг үйлдэлтэй хамт хэлээч. Наадах чи айгу хэцүү асуудал байна. Наадах чи хэлхийн тулд бол прокуророос мэдээлэл авах хэрэгтэй байна. Улс төрчийг ярихдаа тэгж прокуророос тодорхойлт авч ярьдаггүй шүү дээ. Би бол зүгээр яг улс төрчийн хувьд бол бямсруугай байна. Арчлыг үлгэдэд тэрж авчихад албан тушаал авчихад ардын Монгол ардын хувьсгалд намыг татан булгаагүй авч үлдсэн. Толгойлогч бол ноён бямсруугай. Ельцин гойж байна. Орос улсын ерөнхийлөгч болонгуудлаа
коммунист намайг татан болгосон шүү дээ. Хуучин бүх коммунист, посткоммунист байсан орнууд бүгдээр хуучин намайг татан болгосон шүү дээ. Байхгүй шүү дээ. Бүр байхгүй. Манай харцсан хувьсгал хийсэн мөртлөө коммунист намайг аваад үлдсэн тий. Тийм учраас тэрийг авж үлдэх ажлыг бол ноён бямсрангуй түүхэн үүлэн цагаан эргчдөө гарч яхад тэр намайг татан болгоод боломжийг алдчихсан гэсэн. алдсан хүн байхгүй. За, аль нь байхгүй бол Монгол улс хөгжих вэ? Бүх зохиолын дуучид, хошин шогийн жүжигчид, доктор, профессорууд. Би доктор профессорд мөчөж улсаар хөнгөж гэж ойлгохгүй. Байж иж. Тий. Байхгүй байвал байх нь асуулт маань. А? Аль нь байхгүй байвал Монголын улсын хөгжид хэрэгтэй вэ гэсэн. За яг тий бүх аливаа хошин шог зохиолын дуучид байхгүй бол тэгээд болох үү. Доктор профессоргүй бол эмчнэргүй бол яаж хөгжих гээд байгаа. Эрдэмтэнгүй бол яаж хөгжих гээд яг байгаа. энэ Инженер санаа нь бол Монгол улс маш олон доктор профессортай би тэр хулхны докторуудын харингүй. жинхэнэ докторуудыг байгаа юм л та. Тэгээ өнөөдөр Монгол улс хөгжөөгүй байна гэдэг ягтлал явж байгаамаа. За, хэнийг нь хаанчлал хамгийн аюултай бай. Баттулга, хөрөлсөх. Бэ инхвэр энэ нэг хуулийн сайд байсан таны найз шүү. AI систем. Энэ дөрвийн. Би инхвэр гэдэг нь аль инхвэр? Баттүмрийн инхвэр. Би Баттүмрийн инхвэр гэдэг хэлчтэй. Яагаад? Уу яг хар дээр цагаанаар бичсэн юмыг цагаан ямыг хар болгоод тайлбарладаг хүн бол хэцүү шүү дээ. 1937 онд тэгээд 90-ийн үгэд нөхөр орж ирээд манай төрийг самарсан шүү дээ. Манай доо ямыг толгоолж исэн. Тэгээд бүгдээ төрийн эсэргүү болгож хувиргаж байгаа бүгдийг буудаж алах ажлуудыг зохион байгуулсан шүү дээ. Тийм учраас ийм хүмүүсийн аюул нь тэр байхгүй. Харыг цагаан болгодог, улааныг шар болгож ярьдаг ийм хүмүүс хамгийн аюултай. Хэлбэгдүүлж дуусгадаг гэсэн. Хэлбэгдүүлэлтээр дуусгадаг. Өөр дээр чинь жоохон дайралт ирсэн. Гүү. Тэр асуудал байхгүй. Миний хувьд бол надыг би энэ 35 жил зөндөөлд оромжлуулсан, зөндөөл хэлүүлсэн тэглээгээд би илэгдчихээгүй. Зүгээр би ирээдүйн Монгол улсын тухай бодож хэлж байгаа хэрэг. Инх хоёртангууд төрийн эрхэнд гарч болохгүй юм хүмүүс та гэж намууд энэ дээр онц анхаарах хэрэгтэй. За, дараагийн асуулт. Би чиний ажилтан биш гэж таны алдарт үг байдаг шүү дээ. За, тэрнээс үз та хэнийг нь ажилтан бэ гэсэн асуулт байна. Монгол Ардын нам эхнэр хүүхдүүд ард түмэн. Ард түмнийхээ ажилтан байсан дээрээ. Сүүлийн үед Монгол Ардын намын Турол гэдэг нэр томьёо тань дээр нэлээд. За тэр чинь над дээр байхгүй хаа зүгээр та нар дээр л байгаа бах. Илүү. Та чинь одоо эрх баригчтай. Би тийм турол морол хийдэггүй шүү дээ. Үгүй шүү дээ. Одоо энэ эрх баригч намын дотоод зодоо болонгууд та аль нэг талд нь шууд байр суурь илэрхийлдэг шүү дээ. Тэр миний эрхийн асуудал шүү дээ. Тэр нь магсаж байсан яа тий. Тийм учраас мань хамгийн том имплюсер гэдэг байгаа шүү дээ таны чинь. Тэгвэл мань мэтиг ингээд зориуд тийм юм руугаа даддаг байхгүй. Чи ардын нам тодтогт би хөдөлгдсөн да яац. Яасан би хичнээн газар авсан. Хичнээн лиценз авсан. Би хичнээн тендер авсан. Шалгалтаа тэгвэл яваад үз. Магадгүй нөгөө барьцаанд орцсон ямар нэгэн шантаажинд орцсон. Ямар нэгэн шантааж үдээ. Би тийм амархан шантаажлахаар харагдаад байна. Үгүй та биш. Таныг ингээд барьцсан байх магадaltaй. Юугаар барих юм? Ямар нэг юмэрээ хүмүүс баригдсан байдаг. Жишээ нь одоо түрүүн хэн бэ шүү дээ. Тэр нэг хоёр хүний зураг харуулдаг байсан. Тий. Нэг нь хэн блэ, нэг хүүхэн, нэг нь нөгөө залууч нь мөнх эрдэнэ. Яг хөө тэд нар ингээд хараадах заримдаа би санамсгүй харна л дуус. Гэхдээ заримдаа бас зөв юм ярьж байгаа. Их хурцаар шүмжлээд ингээд зөв ярьж байгаа. Заримдаа нэг жоохон бүдүүлгдүү зан авир гаргаж байгаа. За өөгүй бас энэ зэргийн залууч өөгүй өндөг шиг байна гэж хаав ах уу. Ингээд бас нэг аяанда энэ улс төрдөө чанагдаад ингээд яваад ирэхээр бас нэг соёлчих бах таа л гэж харж байгаа шүү дээ. Тэрнээс тэдний шүмжилж байгааг нь бол би зөв гэж хардаг. За хин зөөлөн борцог вэ? Баяр цогт, Зандан шатар, Алтан гоёг, Бат цэцэг гадаад иргэн сайд. Хэрвээ та ерөнхийлөгчийн сонгуул өрсөлдвөл хэнийг нь өрсөлдөгчөөрөө сонгох байл гэсэн үг юм байна. Хамгийн зөөлөн борцог. Баяр цогтыг сонгоно би. Тэ.
Ягаад тэгэхээр баяр цогтыг энэ ард түмж сонгохгүй гэж байгаа юм чинь жишээ. За тэгвэл эсрэгээр хамгийн хатуу борч нь хэм бэ? Атууыг нь жоохон хэрүүлж зарах чинь болохоор арай жоохон хэрэлдэг байгаа гэдэг. Хин зөв замаар бизнесээ босгосон бэ? Од жаргал, Нямтайшир, Баатар сайхан, Цагаан. Тэгвэл цагааны хувьд бол яг тэ ерөнхийлөг шилбэг доржиг ашиглаж байгаа тэнд нэг зэлсийн үйлдвэр өрсөн нууц биш үү? Нөгөөдөл нь бол ямар нэгэн Яг хоо Нямтайшир байж цагаан суургыг авсан л гэдэг юм л аваад яатсан тогоон чанаад чиг юм хавцтай байж л байгаа ш тэр нэг орд чинь агуулга их муутай орд ш тэр чинь зэсийн орд социализмын тагуул хийсэн үнэ санамсаргүй олсон тэр чинь уран хайж яваад манайхан ч болоогүй ш орсууд гаргаж ирсэн. стратегийн Тэгээд- жагсаалтаас нь гаргаж байгаа л Агуулга байхгүй өөр тэгээд яах юм та нар шиг коммунистууд чинь ингээд юм хийхээр өгдөггүй үст. Өөр яах тэгээд өгөхгүй шүү дээ та нар чинь. Тэм учраас ямар нэгэн аргаар аваад энийг бизнес болгохгүй явж байна л да. Тэм учраас Нямтайшрын хувьд бол цагаан суурга дээр хөрөнгө оруулалт хийгээд юм хийж байгаа тэнд нэг нүүрс олзруулж байгаа ямар ч хэлсэн нэг айтайхан евро стандартын цемент тэ тоосон блок хийж байна. Гэхдээ болцлоо шүү дээ. Энд чинь олон хүн дагаад тэрийг дагаад ажилтаа болж байна. од жаргалын хувьд бас мөн За, ялгаагүй тайлбар баг тий. Од жаргалын хувьд бол яг хаа од жаргал улс төрчтэй нээлж компани оруулсан. Тэнгүүд л нөгөөдөл нь чи бид нар багын мөнгө өгсөн байна уу? Шөө ихийг өгөх хэрэгтэй гэдэг юм уу? Од жаргалгаа ингэж байгаа байхгүй. Тэ яг үннийг л хэвтэл. За дээр нь яг хуу 5-7 гэж байна. Ухаан худгийг бол авсан. За бас л улс төрийг найруулж байгаа л авсан нууц биш. Одоо ил болцсон. Зүгээр одоо цаашдаа энэ хүнд итгэл өгөөд энийг ажил болгох уу? Энэ хүнд энэ ухаан худгийг өгж ажилуулснараа тэр Energy Resource гэдэг компанийг улсгах гэдэг юм шээ. Компани чинь газрын дээр байгаа компани аахгүй од жаргалын байгуулсан. Тэр газар дээр байгаа нүүрс гэдэг байгаа баялагч нь өөрөө хинийх вэ гэдэг асуудал дээр бид маргалдаад байгаа хэрэг шүү дээ. За тэгэхээр тэр баялагийг авч бизнес болгох гээд байгаа хүн чинь од жаргал тийм үү? Тэр газар дээр компани байгуулад тэр баялагаар бизнес хийх гэдэг шүү. Тэгвэл тэр бизнесээс чи ийм давуу эрхийг эдлэх гээд байгаа юм бол чи тэгвэл илүү энэ ард түмэнд юу өгөх юм бэ? гэдэг юм Тий. заавал байх ёстой Тий. гэж. Тэргээр л асуудал шийдэгдэх баг. Тэрнээс өнөөдөр үүдийн хагаа цэрэг цагдаа алхуулж гисгүүлээд булааж аваад хурааж аваад юм хийнэ гэвэл тэр худлаах. Тий. Баатар сайхны хувьд та нэг шүүмжилжсэн шүү дээ. Одоо 5 богд группийг бүх юмыг хийгээд байна. Гимрүү ордог. Энэ бол одоо бас монополийн хэлбэр гээд. Бизнес эрхлэг жоохон жудагтай байх хэрэгтэй. Бүх юм руу битээ ороо. Тодорхой нэг сегментийг сонгоод тэрийгээд маш сайн чадамжтай хий. Тэгвэл жоохон зовлон багтаа амьдрна. Та бол уул уурхаа руу ороогүй, өөр бизнес руу ер нь ороогүй ийм учиртай юу те. Евро ороогүй. Та яаж мэдж байгаа надыг ороогүй? Орцсон уу? Таныг чи би ноол урын бизнестэй л Энэ бүх од жаргалын ард бий байж магадгүй шүү. Тэгээ Нямтайшрын ард бас бий байж магадгүй. Биш байхаа. Тий. Та нар чинь хадах мөрдөгтэй аягүй сан бидтэй. Тэн дээр нь уул уурхайн Ер нь өнгөтэй зөстэй жоохон гялгар юм арахаар урч үрээд байгаа үстэй. Мөнгөтэй хүн энэ боёнгийн жагаа мөнгөтэй гэж бодохоор л бүр өөрийнхгүй л ингээд цаанаас нэг тийм уурч нь ингээд омогч нь дэше яваад байгаа үстэй. За асуултанд хариулт тавь. Яг хөө энэ дотор бол арай бож жоохон оюунлаг сэхэд нь бол Нямтайшир өнсөөсөөгөө тий. Арай жоохон бодтой юм хийсэн. За ардаа эзэнгүй ерөнхий сайд аль нэвэ? Сайхан бэлэг, алтан хуйг, зандан шатар учрал. Би бол одоохондоо манай учрал байгаа болов уу гэж бодож байна. Ардаа эзэнгүй юу? Тий. Ерөнхийлөгчийн зүгээс түлхэж байгаа одоо шатрын хүү гэж хүмүүс яриад байгаа шүү дээ. За тэр мөрөн шүүл бол да нэг шатрын хүн сүртэй мөртэй юм ярьцгааш. Шатрын хүн. асуулт ардаа эзэнгүй ерөнхий сайд аль нь вэ гэж байгаа шүү дээ. Тэгэхээр та учрлыг сонгоч. Нөгөө гурвынх нь эзэн тэгвэл юм бэ? За манай алтан уяг даргийнхан байна. Манай ардс намын атманууд байсан шүү дээ. Алтан уяга чи ингүүл ингэж ингэхгүй наалдаж шүгээд. Хэлэрч юу? Элбэгд орчиж байсан. Тэгээ элбэгд орж байгаа үгэнд орохгүй энэ далцаад байгаа гут нь ааштай манай алтан уягч бас хэрүүлж ааштай. Тэгэнгүүт нь матч тэгвэл ажлын Асуулт маань эзэн гэж байгаа шүү дээ. тийм ээ. За сайхан бэлгийн ард. Сайхан бэлгийн ард ойлгомжтой шүү дээ элбэгд орж байсан.
элбэгдэржил Алтан үеийн дараа ерөнхий сайд болгосон шүү дээ үгэндээ орно гэж бод. Зандан шатрын хувьд Манай зандан шатар яг үдэ ард нь бол хөрөлсөх. Жаргал сайхан дарга нэг имийг тодруулаад асуучих. Ирэх баригч хаана ирэх болж байгаа хүч байна та тэрийг үргэлж нөгөө магтаж явдаг шүү дээ. Түрүүн даймаа нэг ардын 8 Хэнийг магтсан та мэдээж өөрийгөө бол тэхгүй л байх. Гэхдээ хэнийг магтсан жишээ. Сая хотын даргын бол хамгийн том фэн та байсан. Зандан шатрыг ерөнхий сайд байхад нь та хамгийн их магтдаг хүн. Хэнийг? Зандан шатрыг. Би нэг ч үг дурдаг сайд байхад нь та хамгийн Оюун эрдэнэ дээр ганцхан удаа л ярилцлага өгсөн. За хамгийн сүүлд ажиллаа өгөөд засгаас хөөгдчихт нь өмөрч. Та яг хүнийг нөгөө эрх мэдэлтэй байхад нь ер нь бол шүүмжилж чаддаггүй тийм байрын хүн биш үү? Биш үү. Та нар тэгэхээр эрх мэдэлтэй хүмүүст ойлгомжтой болохоос би чарны эрх мэдэлтэй байхад нь шүүмжлээд эрх мэдлээ өгөөд унахаар дандаа тосч авч дэм болдог байхгүй. Нөгөө амар баясгал бас ажиллаа өгөөд төрхий хүн алсан гэнт хэрэгтэй эрэггүй гэнт хэрэгтэн бараг цаазаар ав гэж хатан би өмөрсөн. За ийшээгээ нийслэл хот байна. Тийм ээ. Би өнийг яагаад би энэ замын борзор эднэрийг дэмжихээр болсон бэ гэсэн нэг Оросын сурвалжигч Монголоор яваад манай энэ хотыг амар шүмжилсэн байхгүй. Зам нь ийм дали мөри сари борзорны ийм тийм гэд тэгэнгүүт нь би гээвгэн дургу өрөөд нэр нь энэ борзороо зөв болох хэрэгтэй юм байна. Та тэгтээ яг ярилцлага өгөх үзэл бодлоо одоо ярилцлага өгөөд байна уу? Эсвэл ярилцлагын цагийг ашиглаж хин нэгэн хүнд оноо өгөх тийм хэрэгсэл болгоод байна. Эцэндээ бол улс төр гэдэг хүн болчиход. Одоо нэг 21-р зам бол 100-д амьдарч яж ингээл хувьсгал хийж байгаа юм шиг энэ дайсан энэ нуруугч гэдэг та нарын сэтгүүлчдийн тоглоом бол тэр байхгүй. Улс төрч бид нар илүү энэ нийгэм улс орон ард түмэн илүү их хожсон. Жохон илүү прагматик хандахгүй бид нар. Тэр нь бидний буруу гэж юу? Та тэгтээ заавал гарсан болгонтой бид харгалдуул сэтгүүлчдийн багах тэнхийг хангах уу? Сэтгүүлчид та нар өөрсдөө худалдагдахгүй байх хэрэгтэй. Манай сэтгүүлчид бүгдээрээ л төр ирэх барьж байгаа намуудад очиод өөрсдөө худалдагдсан байт юм билээ. Дагаж нэг гадаадад аяллаар явал тэгэл дуусчихдээ билээ шүү дээ. Би ч сэтгүүлч биш шүү дээ. Би илүү прагматик энэ улс орон хөгжөөсөн гэж байгаа хүн шүү дээ. Тэрнээс хоорондоо нохоо шиг хэрэлдээд зодтолтой бай гэж би лав тим юм хүсэхгүй. Энэ миний эцсийн зорилго биш. Тэ. Та хэрвээ ерөнхий сайд учрлаас зөвлөхөөр ажиллах санал ирүүл ажиллах уу? Ажиллана шүү дээ. Тэгтээ нэг юм тохирно. Би орон тооны зөвлөх болмооргүй. Орон тооны бос. Би цалиавмааргүй байна. Би тэдний бос хэлсэн газар нь бос далд ор гэсэн газар нь далдаж үл чадахгүй. Энэ хүмүүс тийм л шудраг өсний эсрэг чадамжтай бол өөрсдөө гараад тэмц. Өөрсдөө талбай дээр оч. Тэнд өсгөлөнгөө зардал цуглаан жигсэл хий. Яагаад надаар сөрөг хүчин болгож галын хайч болгож гал бариулах ажлыг надад заавал тулгаад байна. Намайг яагаад ярихгүй байгаа юм бэ гэдэг юм. Тий. Өөрсдөө яриач та. Би 30 жил яриав та. Одоо болоо ш та. Өөрсдөө яар сөрөг хүчин бол зөв. Тий. Шудраг ёсыг тогтооно гэдэг ингээд 10,000 залуучууд гарсан талбай дээр хөвчвөл би зурагтаа асаагаад зурагтаараа хармаар байна. Зөв юм ярьж болж. За танд байдаггүй зан чанар аль нь вэ? Бэрхкэтлэх, пялдагдах, баярхах, холчих. Уг нь энэ дөрвөн зан чинь хамгийн тааруу зан авир байна. Хүнд байж болохоор. Танд байдаггүй. Яагаад ч танд байж болохгүй одоо тэгвэл хамгийн хол нь аль нь? Тэр нэг хулчих гэдэг үгээл тавьчих тий. Аймхан хүн чинь бялдагддаг, аймхан хүн чинь хүн матж явдээ. Ойлгомжтой шүү та хоёр. Хаана энийг чамд л одоо бялдагдаад чиний аясаар хариулаад сууж байгаа үст. Баярхаж үзсэн үү? Тэртээ тэргөө хар цагаанаар бичсэн юмыг одоо тэргээр гайхуулаад яа тий. Эркэтлж үзсэн үү хүн? Юуг нь эркэтлэх юм? Таныг чинь залуудаа нэлээ эркэтлэх. Гэж хэлэхдээ хулгаш өгөрдөг хүмүүс энийг нь байсан юм шүү. Арайч тийм байгаагүй зүгээр 40,000-д бол Монголын бүх тэргүүний сэхэтнүүд амьдарч ирсэн. Тэгэхдээ ягаад ч тэр сэхэтнүүдийн дундаас бас атманууд төрсөн 40,000-тай атманууд гээд шоронд, наранд, цэрэгт бүх газар нь атман байсан тэр залууч. Тэр үеийн атманууд бас жоохон соёлтой байсан шүү.
ядарсан хүнийг дээрлэхдэггүй, задарсныг шанааддаг тийм зантай байсан шүү дээ задуулч. Та түүхийг нь мэдээд байхад хамгийн их худал дүр бүтээсэн хүн хинбэ? Инх хоёр, Ганбаатар, Элбэгдорж, Нямдорж. Би яг элбэг доржиг гэж бодчихно дөө. Уг хүнийг нь мэдээд байх чинь. Тэ арчлаа гутаанд оромжлох ажлыг хийсэн л да. Арчлын нэр нүрийг байхгүй болгох ажлыг манай элбэг дорж хийж өгсөн шүү дээ. Айгуу сайн. Тэр ч өөр ардчлалын баатар болоод байгаа шүү дээ. Тэ. Тэгээ өөрөө өөртөө баатар цол өгч нь тэ. За төгсгөлийн асуулт. За Монгол улсаа хөгжүүлэхийн тулд аль нэгийг нь хийх болвол за энэ дөрөөс архины хяналтыг төр авах, бүх халамжийг зогсоох, бүх ордыг хурааж авах, ерөнхийлөгчийн засаглалтай болох. Та одоо хүний янз үзээд байгаа мó үгүйс санаатаагаар юм дандаа эсрэг болохгүй саналуудыг түүгээ биччихэд энийг гүжрээр тэгж байгаа хгүй энийг алин дэмжих юм. Миний бүр таас эсрэг миний бүр хизээж байж болохгүй зөвшөөрөхгүй зүйлүүд би та хоёрын яриад л энэ дээр бичээд тавьсан байна.